За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд UPR Consulting болон одоо Red Hat Academy-аас уламжлал зохион байгуулагддаг Knowledge Share-ийн подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн зочноор бид Баасан Дурж ахыг урьсан байгаа. За манай үзэгчид ялангуяа одоо технологи сонирхогч инженерүүд бол Баасан Дурж ахыг маш сайн таньдаг. Одоо зарим нь бол одоо бичлэн ингээд таньдаг, зарим нь бол одоо ингээд нэгчнээ танил ийм хүн байгаад байгаа. За хэдий одоо хүмүүс таньдаг байсан ч одоо подкаст үзэж байгаа үзэгчид маань Баасан Дурж ах маань өөрийгөө нэг товчхон танилцуулна уу? За намайг Наман Сүрэнгийн Баасан Дурж гэдгээ. За би 1994 онд Улсын багшийн сургуулийн математик мэдээлэл зүйн ангийг төгсөөд Төв аймагт төрийн албанд ажиллаж байгаад 2009 оны 6 сараас Mobicom-д орж ажилласан. Нэг 15 жил тэнд төрөл бүрийн албан тушаал ажилласан байгаа. За тэгээд 2010 онд Америк руу ирсэн. За тэгээд энд бас хэлний курс янз бүрийн сургалтанд сууж байгаа. Тэгээд 13 оноос IBM компанид ажилд ороод тэнд 9 жил ажилласан. За тэрнээс хойш IBM-аас гараад бол ерөнхийдөө Америкийн одоо энэ Midwest буюу одоо Америкийн одоо энэ бүсэд байгаа жижигхэн компаниудад тийм ээ мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. За тий. За бид бас нөгөө Баасан Дурж ахтайгаа ярилцах гээд ер нь бол юуныхаа подкастынхаа зарыг нэлээдгүй эрт тавьсан. За тэгээд зарим хүмүүсээс бол бас нэлээдгүй олон хүмүүсээс бас бид нарт бас энэ подкастынхаа үеийн асуултыг асуугаач гэдэг нэг асуулт ирсэн. Гэхдээ эдгээр асуулт мөн дийлийнх нь бол одоо инженерийн карьер хөгжүүл зарим нэг одоо нөгөө шийдвэр томоохон шийдвэр гаргалтын дээр ямар шийдвэрийг хэрхэн яаж гаргаж ирсэн талаар ингээд асуулт байсан учраас ер нь бол тухайн асуултуудыг хойш нь тавьсан байгаа гэсэн үг. За гэхдээ одоо дөрвөн хүнээс одоо Баасан Дурж ахыг бол IBM-д ажилладагаар нь бол бид нар маш сайн мэднэ. Гэтэл яг одоо өнөөдөр ямар ажил албан тушаал хийж байна. Тэрэн дотроо яг одоо ямар чиглэлээр ингээ ажиллаад ингээ явж байгаа вэ? Илүү одоо юунд ингээд илүү олон ингээ урт хугацааны инженерийн карьерийн дараа ямар чиглэл рүү илүү нарийн мэрэгшиж ажилт юм бэ? Энэ талаар бас ингээ санаа авах зорилготой бас энэ асуултыг бас бид нар дэрүүлсэн байгаа. За ингээд та яг одоо яг ямар байгууллагад хариалагдаад ажиллаж байна? Ямар албан тушаал дээр ажиллаж байна? Тэгээд бас үндсэн одоо ажлын гол чиг үүрэг маань одоо юу байгаа вэ? Энийх талаар жоохон дэлгэрэнгүй ингээд танилцуулаад өгөөч. Тийм. За түрүү би энийхээ хариултын төгсгөл хэлсэндээ тийм Америкийн дунд бүсэд байрладаг үйлчилгээний компаниудын тийм мэдээллийн технологи хариуцсан салбар хэлтсэд нь ажиллаж байна. Яг одоо гоор болвол эрүүл мэндийн даатгалын компани байгаа. Blue Cross Blue Shield гэдэг. Энэ даатгалын компани дэд бүтцийн одоо мэдээллийн системийн одоо үйлчилгээ удирдлагыг тийм ээ хүргэдэг тэр хэлтсийн нь одоо event management гэдэг салбар байгаа. За энэ салбарт нь ахлах инженер хийгээд явж байна. За event management гэдэг маань үндсэндээ бол ерөнхийдөө мэдээллийн технологийн системүүд байж байгаа тийм ээ. Тэр системийг ашиглаж үйлчлэгээ тухайн байгуулагч үйлчлэгээ хүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үйлчлэгээ хүргэж байгаа системүүдийн удирдлага автоматжуулалт мөн тэр системээс орж ирж байгаа тохиолдол тийм ээ. Энэ тохиолдлуудыг боловсруулад proactive maintenance буюу урьдчилан сэргийлэх тийм ээ. За тэгээд тэр гэмтэл саатал гарахаас сэргийлэх. За гэмтэл саатал гарсан үед нь одоо тэр ticket системд үүсгэж тийм ээ. Тэгээд тэр ticket систем дээрээс одоо тэр яг хариуцсан одоо яг тэр гэмтлийг хариуцж ажиллах салбар хэлтс нэгж рүү нь одоо тэр ticket-ийг шилжүүлэх тийм ээ. Тэр удирдлага автоматжуулалт техник системүүд дээр техник хэсэгт ажиллаад ингээ явж байна. За ингээд одоо сүүлийн үеийн мэдээлэл одоо Баасан Дурж ахын одоо ажилтай холбоотой мэдээлэл авахыг хүссэн одоо хүмүүс манаас таны хариултаас одоо мэдээлэл авсан гэж найдаж байна. За ингээд хоёулаа үндсэн сэдв болгодог одоо менежер сервис провайдер одоо сэдвүүрээ оръё. За яг энэ сэдвээр ярилцах болсны дараа бас Монголд яг энэ менежер сервис провайдер үйлчлэг үзүүлдэг компаниуд байна уу гэсэн чинь бас байна. Тэд маань бас одоо
Америкийн нэгдсэн улсад үзүүлж байгаа зарим бас түгээмэл одоо мэдээллийн аюулгүй байдал, одоо IT service provider, спорт үйлчилгээ магадгүй одоо томоохон одоо нөгөө төслийн шийдвэр гаргах гэдэг бас юм консалтинг сервис үзүүлэх байдлаар ингээд бас манайхан бас энэ үйлчлэгийг үзүүлэх гэдэг ингээд зориод явж байна. Гэхдээ одоо нийт одоо нөгөө подкаст үзэж байгаа инженерүүд, магадгүй одоо мэдээллийн технологийн менежерүүд, удирдлагууд бас энийг бас үзэж магадгүй учраас та нар менежер сервис провайдер гэж яг ямар одоо үйлчлэгээ байна? Энийг одоо ингээд энгийн үнгээр ойлгомжтой ингээд нэг тайлбарлаад өгөөч юм манай одоо үйлчлэг одоо юу лээ? Подкаст үзэгчдэд зориулаад. За ер нь бол юу байгаа? Мэдээллийн технологийн компани гэж байгаа тийм ээ. За тэр чинь болохоор ингээл одоо жишээлбэл серверийн ашиглалт үйлчилгээ, серверийг борлуулах тийм ээ. Тэгээд соргон серверийн ашиглалт үйлчилгээ ч гэдэг юм ингээд. За худлаа борлуулагч гэдэг юм ингээд нэг удаагийн ингээд тийм ээ. Консалтинг нэг удаагийн ингээд консалтинг яваа үзүүлэл нэг удаа ингээд явчихж байгаа. Managed service provider-ийн тэр мэдээллийн технологи хоёрын ялгаа нь юу нэхээр тэр managed service provider нь үндсэндээ day to day operation гэж байгаа. Одоо яг нэг тухайн байгууллагын мэдээллийн технологийн ажилтан шиг тэдний нэг хэсэг салбар нь болоод дотоод нэг хүчит нь ороод тэгээ өдөр тутмын тэр тасралтгүй үйл ажиллагаа тэр бизнесийн процесс юмд нь оролцоод явж байгаа. Тийм ээ. Мэдээллийн технологийн үйлчлэг үзүүлэх компани бол зөвхөн үзүүлчихэл гараа авчин тийм үү? Серверээ борлуулчаад ч юм уу сервер давхруулж өгчөөд гараа авчин тийм үү? Тэр managed service provider нь бол яг тэр мэдээллийн технологийн үйлчлэг хүргэх процесс байгаа шүү дээ тийм ээ. Хэрэгс хүргэх процесс тэр процесс төр нь худгалдаад яг одоо тэр компанийн одоо нэгжин хэсэг нь болоод ингээд 24 тийм ээ 7 цагийн турш тийм 24 цаг 7 хоногийн турш тасралтгүй яг тэр тухайн байгууллагын ажилтсан шиг ажилтдаг тим ажилтнтай компаниг managed service provider гэж байна. За Монголын хувьд бол одоо сүүлийн 8 жилийн хугацаанд бол нөгөө IT-ийн хүний нөөцийн хомсдолт бол нэлээдгүй бас бид нар бас өртөөд явж байна. Буцаад бас туршлагатай болсон ялангуяа нөгөө байгууллагууд дээр яг ингээд менежментийн төвшөнд ч юм уу эсвэл одоо архитект, сениор, инженерийн төвшөнд очиод ингээд ажиллаж байгаа инженерүүд маш их нөгөө гадагшаа бас аутсорсинг сервис үзүүлээд эхэлж байна. Тэгэхээр байгууллагууд маань яаж юм гэхээр яалтчгүй нөгөө хүний нөөцийн дутагдал, тооны дутагдал, чанарын дутагдал, туршлагын дутагдлаар ийм одоо нөгөө дутагдлууд бий болоод ялтчгүй одоо ийм менежер сервис провайдер авахаас өөр аргагүй бас энэ нөхцөл байдал руу ингээд шилжчихсэн одоо нөхцөлд орсон ийм компаниуд бас цөөнгүй байт юм бэ. За яг энэ хэрэгцээ шаардлагыг нөхөх гээд одоо аюулгүй байдлын клауд сервис үйлчлэг үзүүлдэг магадгүй систем инженерингийн сүлжээний инженер бол зарим одоо дунд юм уу жижиг хэмжээтэй байгууллага тэр болгон одоо өдөр тутам хэрэггүй. Гэхдээ одоо нөгөө нэг жилдээ нэг удаа ч юм уу 7 хоногт нэг удаа бас юм сервис хэрэгтэй байгаад идэг. Энийг ингээ үзүүлэх гээд ингээ эхлэе явж байна л да. Тэгэхээр баасан дөрж хахаас асуух гээд байгаа дараагийн асуулт болохоор яг ямар төрлийн менежер сервис провайдер Америкийн нэгдсэн улсад байдаг юм бэ? Бид бол нөгөө хэрэглэгчийн pain point дээр үндэслээд ийм сервисүүдийг бас ингээд гаргаад байна л да. Тэр нь болохоор нөгөө гэрэтээр байна, нэг удаагийн байна. Одоо зарим одоо байнгын үйлчлэгийг бас бид нар бас нэг удаа хийгээд гарч байгаа тохиолдол бас Монголд бас цөөнгүй харагдаад байгаа тийм. Тэгэхээр яг стандарт ямар үйлчлэгээнүүд байгаад байна вэ? Ямар компаниуд энэ чиглэлийн үйлчлэгийг үзүүлээд байна вэ? Тэр та бас мэдээлэл өгөөч. Тийм. Ер нь бол мэдээллийн технологийн үйлчлэгч дотор олон янз байгаа тийм ээ. За IT support тийм ээ. Одоо яг зөвхөн нэг одоо call center манайхаар Монголын бол нэг дуудлагын төв гэдэг гоё орчуулсан байна шүү дээ. Тэр дуудлагын төв гэдэг тэр төвийн одоо IT тийм ээ. IT-ийн үйлчлэгийг одоо тэр оцрон залгаад тийм ээ. Одоо миний пассворд ингээ авахгүй байна ч гэдэм үү. Миний одоо програм болохгүй байна ч гэдэм үү. Ингээ нэг анхаа шатны нэг tier 1 гэдэг. Tier 1, tier 2 гэдэг одоо Америкийн юугаар бол хамгийн анхны шатны тэр систем рүү холбогдоод ажиллахад гарч байгаа бэрхшээл юмнуудын зэгцэлж хандж өгдөг тийм ээ. Тусалдаг хэрэглэгчийн тусламжийн төв гэдэг юм л да. Тэр төвийн одоо түгээмэл байдаг. За дараагийнх нь болохоор ерөнхийдөө нэг мэдээллийн технологийн одоо аюулгүй байдал тийм чиглэлээр бас байна. Мөн мэдээллийн технологийн үүлэн технологийн чиглэлээр бас байна. За тэр үүлэн технологиос гадна бас дотор энэ нэг cloud гэдэг on-premise гэдэг байгаа шүү дээ. Хоёр янз юм байгаа. Тийм on-premise гэхээр яг нэг тухайн байгууллагын сүлжэээн дээр байгаа. Cloud гэхээр cloud дээр байж байгаа тийм ээ. Тэгэхээр бас on-premise гэдэг байгаа тэр компанийн өөрхийн дата центрт байж байгаа тэр системүүд бас үйлчлэгээ үзүүлдэг.
ийм нэг хэлбэр байж байна. Тэрийг болохоор infrastructure support гэдэг байгаа тийм ээ. За тэгээ мэдээж нэг software as a service буюу нэг програм одоо Google одоо энэ Gmail ч гэдэг юм одоо энэ янз бүрийн одоо software ашигласан сервис зөндөө биш тийм ээ. За Oracle. За тэгээ database бас байна тийм ээ. Database-ийн үйлчилгээнүүд байж байна. За сүүлийн үед бол нэг хиймэл оюухан data analytics, data science гэдэг энэ чиглэлээр бас data боловсруулж цэвэрлж ярьдаг тийм ээ. Шинжилдэг энэ чиглэлийн бас үйлчилгээнүүд гарч ирж байна. За тэгээд мэдээж хамгийн сүүлд нэг IT consulting-ийн үйлчилгээ байна тийм ээ. Одоо яг л нэг бизнесийн процессд зөвлөд ингээ IT-ийн үйлчилгээг сайжруулаад зөвлөмжөөр явуулдаг. Ийм одоо хэдэн төрлийн юмуд одоогоор байна. Одоо миний ажиллаж үзсэн IBM бол ерөөсөө энэ бүх тий энэ одоо салбарын бүх чиглэлээр нь ажилдаг тийм компани байж байгаа. За тэгээд зөндөө олон компани байна. IBM байна, Accenture байна, Infosys гэдэг байна, Cognizant гэдэг байна, Capgemini гэдэг, ECLTech гэдэг байна. Маш олон төрлийн компаниуд энэ чиглэлээр ингээд үйлчлэгээ Америкийн зах зээл дээр явуулдаг. Мөн бас энэ техникийн компаниуд ч гэсэн олон байгаа. За зөвхөн Америкийн компани үйлчлэгээ үзүүлдэг тийм ээ. Бас Америкийн хамтарч ажилладаг газруудын одоо олон улсын компаниуд байна. Одоо Японоос хэд entity бас үйлчлэгээ явуулдаг шиг байдаг. За одоо ингээд менежер сервис провайдерийн үйлчлэгийг ингээд авахд за монголчууд бол яагаад ингээд IT-ийн бага хэтэрхий том болгоод байдаг вэ те? Өөр дээр яагаад ингээд инженерүүдийг маш олон ингээд нөгөө инженерийн одоо хүний нөөцөд байлгах гэдэг байдаг вэ? Тэгэхээр нөгөө нэг харилцаа холбооны ингээд нөгөө connection алдагдана гэж үздэг. Тэгээ байгууллагт нь ямар нэгэн байдлаар ингээд асуудал тулгарсан үед бол одоо цаг хугацаа алдна гэж үздэг. Мэдээлэлээ одоо алдах одоо итгэлцлийн асуудал байна. Одоо 3 дахь шитгээд өөрсдийнхөө одоо дотоод үйл ажиллагааны мэдээллийг хуваалцах гэдэг дээр бас ийм айцуд бас байт юм байна л да. Тэгэхээр энэ менежер сервис провайдер гэдэг үйлчлэгийг үзүүлэхийн тулд тодорхой хэмжээний стандарттай байж, тодорхой хэмжээний одоо саяны тэр харилцагчийн мэдээллийг одоо хамгаалдаг. Тодорхой хэмжээний одоо ингээд асуудал үүссэн тохиолдолд түргэн шуурхаа мэдээд нөгөө response time-ыг хамгийн бага түвшинд аваачих ийм шаардлагатай нөгөө стандарт хэрэгтэй байгаад байна л да. Тэгэхээр одоо ер нь хамгийн түгээмэл ашиглагдчихж байгаа стандарт ямар стандарт байгаад байна тий? Одоо менежер сервис провайдерыг одоо ингээд өөрийн юм шиг өөрийн одоо ажилтан мэт байлгаад байгаа тэр одоо ноу-хау гол ноу-хауыг та юу гэж бодож байна? Тийм. Яг менежер сервис провайдер гэгээ үйлчлэгийг аавна гэдэг чинь өөрөөсөө нэг мэдээллийн технологийн үйлчлэгийг аутсорс хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Гадны өөр одоо 3 дахь ч одоо тийм ээ. Хондингийн компаниар тухайн компанийн үйл ажиллагааг хариуцуулж хийлгэнэ гэсэн үг. Тэгэхдээ энэ дэр нэг юм анхаарах хэрэгтэй. Америк ингээд ажиллаад ингээд харж байхад яг core infrastructure буюу одоо тэр жишээл Active Directory ч гэдэг юм уу, email яг тэр core системудаа бол хязгаарч аутсорс гэдэг. Тухайн байгууллагын үндсэн ажилтнууд нь аваа явж байдаг. Тэр MMS-ээс болоод контракторд уу гэрээт ажиллаулдаг тэр компани нь бол яг тэрийг нь бол хариуцдаг. Тийм ээ. Жишээлбэл одоо DNS, DHCP гэдэг юм уу. Яг тэр нарийн одоо өндөр түвшний enterprise түвшинд үйл ажиллагаа явуулдаг тэр сервисүүдээ бол ер нь бараг л аутсорс хийдэг. Тэр нь яагаад бол тэгснээрээ бас тодорхой хэмжээний тэн чинь бас нэг тийм хамгаалалт, итгэлцлийг тэр өөрөө компани чинь бас өөр дээр аваад үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд бусад үйлчлэгээ бусад юмнуудаар ингээд өдөр тутмын day to day operation гэдэг юм л да. Өдөр тутмын үйлчлэгаануудыг хэрэглэсийн нэмж хасах ч гэдэг юм уу, програм сервер дээр одоо софтвер инсталлдах ч гэдэг юм уу. Тэр бүх процессуудын өөрөө ингээд яг энэ яриад байгаа энэ IT IL гэдэг стандартын дагуу тий бүх юм ингээд ойлгомжтой. Тэгээд тэр ATL стандартыг мөрддөг. Тэгээд тэрийг одоо certified мэргэжлүүтэй болчихсон. Тэрний үйл ажиллагаандаа ингээд нэвтэрчихсэн тийм байгууллагад ингээд байж яхан бол тэр чи өөрөө тэр стандартыг мөдөж байгаа учраас тэр өөрөө стандарт нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тийм тухайн байгууллагт өөрт нь ингээд бас хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд тэр нөгөө 3 дахь байгууллага нь тэрийг мөрдөж байгаа бол энэ чинь бас нэг тийм итгэлцлийн үүсэж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхгүй ингээд зүгээр бодож байгаа бол бүдүүн бааргаар ингээд юм хийгээд явдаг хазаарт бол ер нь тэгээд яагаад ч бид нар юм авахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ нэгсний харилцсан тийм тохиролцсон нэг тийм нэг documentation байж ижил стандарт байж ижил тийм ээ. За бид нар нэг юм. Тэгээ дээр нь энэ стандарт чи өөрөө бас нэг хэмжээр үзүүлэлттэй байгаад байгаа шүү дээ. Тийм ээ. Гэмтэл маань одоо гарах хүртэл одоо үргэлж хугацаа маань ямар байсан юм тийм. Одоо жишээлбэл нэг hard drive гэхэд л одоо жишээлбэл ямар хугацаанд байж байгаа дэмтэж чинь ч гэдэг юм ингээд бүх юм чи өөрөө ингээд атаал өөрөө гаргаад өгч шүү дээ. Тэгээ дээр нь тэр гэмтэл гарчвал яах вэ тийм ээ.
Тэгээ гарчвал мөн гаргахгүй байхын тулд яах вэ? Proactive preventive maintenance яаж хийх вэ гэдэг. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг чинь ингээд өөрөө энэ стандарт чинь өөрөө дагаад ингээд өгчөж байгаа. Тэгээ үндсэндээ энэ чинь өөрөө тийм best буюу шилдэг туршлагуудын тий баримтчил багхгүй. Ерөөсөө. Тэгэхээр энэ ITL гэдэг стандарт бол ерөөсөө төгөөмөл явж байгаа. За дээр нь тэгээд тэр нэг COVID ч гэдэм үү янз бүрийн нэг compliance-тай холбоотой юмнууд зөндөл байгаа. Одоо 2700 гэх ISO 27000 гэх аюулгүй байдлын стандарт байна тийм. Энэ бол ITIL гэдэг нь болохоор яг мэдээллийн технологийн үйлчлэгийг яаж авч явах уу, яаж delivery хийх үү тийм ээ. Тэр бүх stakeholder гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо тэр хэрэглэгч мөн технологийн ажилтан тийм ээ, удирдлага тийм ээ. За тэгээд тэр нөгөө supplier буюу vendor тийм ээ. Техник хэлж байгаа. Энэ дөрвөн stakeholder-уудын хоорондын энэ харилцааг тэр стандартын дагуу ингээд явчихаараа тэр өөр өдөр тутмын үйл ажиллагаа нь өөрөө энэ стандартын дагуу ингээд цикл дараад явчихаараа тэр чинь өөрөө ингээд тухайн байгууллагын юунд ингээд өөрөөсөө ихтгэлцэл тийм ээ. Нэгэнтэй ингээд харилцан хамтран ажиллах нөхцөл нь бүрдэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ юмыг л бид нар бий болох хэрэгтэй юм шиг санагддаг. За тэгэхээр нөгөө MSP Managed Service Provider бол гол үндсэн стандарт одоо суур одоо фреймворк бол ITIL юм байна тий. За тэгэхээр энэ стандартын маань гол зорилго нь юу вэ? Сая одоо бас яг энэ стандартыг ингээд уншаад судлаад монголчууд бас энэ стандартыг бас нэвтрүүлж байгаа байгууллагууд байна уу гэдэг ингээд одоо тодорхой хэмжээний ингээд хүмүүстэй мэдээлэл солилцохлоор бид бол энэ стандартыг судлахгүй бол бүр ингээд ерөөсөө одоо нөгөө хүнд суурилсан тий. Энэ процессоос ингээд салахгүй бол нэгдүгээрт бол яг ингээд үйлчлэлийн маань бол стандарт ийм чанартай түвшинд ерөөсөө очиж чадахгүй байна. Хоёрдугаарт бол бид нар бас ингээд стандартгүйгээр ингээд үйлчлэгээ үзүүлээд яваад ирсэн өнгөрсөн хугацаагаар харахаар ерөөсөө эдийн засгийн хувьд бол айгүй ач холбог одоо юутай байна. Алдагдaltaй. Тэгэхээр баасан дөржихаас юу гэж асуух гээд байна гэдэг. Тэгэхээр яг ITIL framework-ыг нэвтрүүлсний гол давуу тал юу юм бэ? Тийм. За ямар нэгэн байгууллагч ингээд за өнөөдөр мэдээллийн технологи ашиглаад ингээд үйлчлэгээ явуулж байгаа тийм үү? Тийм ээ. Бүр ингээд тэрнээс бүр ингээд хамааралтай болчихсон. Тийм ээ. Тэр мэдээллийн технологи систем зогсуулдаг тэр байгууллагын үйлчлэг зогсон тэр орлого тэр олохгүй тийм үү? Тэгээд тийм байгууллага одоо хамгийн гол бэрхшээл юу? Гэмтэл саатал тийм үү? Гэмтэл саатлаг гарлаа. Тийм ээ. Тэр гэмтэл саатал чинь ингээд үргэлжлээд бол тэр байгууллагын алдагдал улам ихсэн тийм ээ. Тэгэхээр тэр товчхон дэлгэхэд тэр алдагдлыг л бууруулах тийм ээ. Тэр гэмтэл саатлыг багасгах тэр гэмтэл саатлыг засварлах хугацааг одоо урт байсан бол богино болгох тийм ээ. Давтан гаргахгүй болгох, өөрчлөлт сэргийлэх тийм ээ. Тэгснээр өнөөдөр тэр үйлчлэгээний доголдыг байхгүй болгох тийм үү. Одоо бүр байхгүй болгоно гэж байхгүй. Гэмтэл гарсаар гаргах юм гарна тийм ээ. Техник юм чинь хүн юм чинь алдна тийм үү. Тэгэхээр тэр одоо жишээлбэл 1000 удаа ингээд жилийн турш 1000 удаа гардаг байсан тийм үү? Алдааг нэг 90 хэдэн хувийн багасгаад нэг жил 10 удаа гардаг ч юм уу одоо тийм ээ. Ингээд багасгчил тийм тэр нь өөрөнгө хэмжигдээр хэмжүүр үзүүлэлтээр тэр нь ингээд үнэхээр энэ тийм боллоо гэдгийг харуулхад л энэ стандарт чинь өөрөө тусалж байгаа байхгүй. Тэгээ тэр хэмжээгээр тухайн байгууллагын зардал одоо янз бүрийн юмнууд хэмнэгдэн янз бүрийн одоо төлөвлөгдөөгүй янз бүрийн тийм ээ янз бүрийн зардал мардал одоо юу гэдгийг юм гарахаас сэргийлэгдэн за тэгээ дээр нь дагаад тэрвээ мэдээллийн хэлгээ үйлчлэгч өөрөө ингээд тэр reliability гэдэг юм сайжраад ирэх юм бол тийм ээ хэрэглэгчийн сэтгэл ханамжинд дээшлэн тийм ээ тэгэхээр ч олон хэрэглэгчтэй болно тийм ээ дагаад орлого нь нэмэгдэн тийм ээ за тэгээ магадгүй тэр зөв ингээд энэ стандартаараа яг зөв бас яг нэвтрүүлээд яг энэ юмнууд хийх ёстой юмнуудыг хийгээд явсан магадгүй тэр байгууллагын тэр мэдээллийн технологийн зардал багасч магадгүй шүү дээ тийм ээ. За тэгээд ерөнхийдөө тэр түрүүний ярьсан дөрвөн одоо stakeholder гэдэг тэр мэдээллийн технологи үйлчлэгийг одоо явж оролцож байгаа дөрвөн тал байгаа тийм ээ. Тэр дөрвөн талыг чинь нэгэндээ одоо харилцаад нэгэнд оох ихтгэлцэл тийм ээ. Яг жишээлбэл одоо менежмент байна тийм үү. За одоо биш за намаа одоо чиний энэ хариуцсан мэдээллийн технологийн хэлцийн үйлчлэг яг ямар хэмжээр үзүүлэлтээр хэмжих юм тийм. Гэвч ITIL стандарт ч байж байгаа шүү дээ. Тэгээ энэ стандарт нь тэгээд чи амлалт өгнө тийм ээ дарахтаа. За би энэ стандарт яг ийм л хэмжээнд ингэж авчих юм байна тийм ээ. Юу гэдэг нь. За би одоо яг одоо энэ танаа серверүүдийг одоо жишээлбэл хоногийн одоо юу гэдэг нь тийм бүтэн жилийн тэдэс
тэдэн цагт нь одоо би яг ингээд онлайн байгаад ямар нэг юм плат гарахгүй авч юмнаа гэдэг. Тэр өөрөө чинь тэр амлалтанда тэр service level agreement-тэй хүрчих юм бол тэгэл менежмент чам өөр мэдээлэл харна шүү дээ. Тийм ээ. Тэгэхгүй ингээд энд ямар нэгэн хэмжээр үзүүлэлт ямар нэгэн стандарт яг яах юу хийгээд байгааг мэддэхгүй байгаад бол хэзээ ч чамд итгэхгүй шүү дээ. Тийм ээ. Тэр бүх олон таван талын юмнуудыг чинь бүгдийг ингээд тодорхой болгоод өгч байгаа байхгүй. Нэгс нь ингээд бодож байгаад ингээд нэг ямар ч стандарт 400 ингээд за нэг имэйлийн баг хэрэгтэй гэдэг бүдүүн бааргаар явах юм бол энэ хэзээ ч цаашаа явахгүй. Хэзээ ч нэгэндээ ойлголцохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ монголчуудын бас нэгэндээ итгэхгүй ойлголцохгүй байгаа нь энэ юмнууд нь бий болоогүй учраас л байгаа байхгүй. Ерөөсөө энэ стандартыг нэвтрүүлсээр тэр бүгдийг чинь ингээл гаргаад өгч байгаа. Яг юу хийлгээд тийм ямар юмар хэмжүүгдээд тийм ээ. Юу гарах юм. Эми чинь ингээд тагман дээр таваад харуулчих байгаа байхгүй. Дөрвөн stakeholder чинь тийм ээ. Жишээл техникийн ажилтан чал яг юу хийх ёстой тийм үү. Хэрэглэгч би жишээлийг ямар үйлчлэгээ хүлээж байгаа юм тийм ээ. За тийм өдөртлөх нь биднэрт яг ямар төсөөр ямар IT-ийн юуг авч явж байгаа юм тийм. Энэ байгууллага биднэрт ямар байлыг авчирч байгаа. Тэр бүгдийг чинь бүгдийг тодорхойлоод өгч байгаа. Ийм л очирч. За менежер сервис провайдерын хувьд бол одоо IT-ийг нэвтрүүлэхгүй дагаж мөрдөх бол бүр ингээд хууль те ингээд яг ийм стандартыг ингээд дагаж мөрдөж байгаагийн одоо давуу тал болоод яг энэ бодит дээр ямар ийм одоо эрсдлээс байгууллага маань урьдчилан сэргийлж байсан тийм кейс байвал басан дурж авах маань бас бид нартай хуваалцаач. Бас нэг кейсүүд тий яг нэг ойлгомжтой нэг юм. Яг энэ тал дээр нэлээд олон жишээ юмнууд бас ярьж өгч болно. Тэгэхдээ нэг би чинь бас нэг нууцлын гэрээ гэдэг бас энэ төрлийн байгууллагатай ажилтаа гэрээтэй юмнууд тодорхой хэмжээнд зорцсон учраас миний өнөөдөр яаж шилжиж байгаа энэ юмнуудыг зохион байгуулалт ерөөсөө хууль эрх зүйн тавьчихгүй гэдгийг бас хэлчихье тийм ээ. За тэгэхээр олон жишээ байна уу? Ер нь олон жишээ байна. За одоо жишээлбэл нэг код байлаа гэж бодъё тийм ээ. Кодыг ингээд ямар нэгэн тестийн систем дээр ажиллуулж үзэхгүйгээр продакшнаар олсноос болоод ухаан байгууллага ингээд систем унаад тийм ээ. Эмтэл гарсан маш олон жишээ байна. Тэр стандартыг мөрдөхгүйгээр нэг дураараа нөхөр авчиж юм хийгээл авчиж продакшн руу оруулж хаяал. Нөгөөс нь би тэр хүн өөр амар туршлагатай мэргэжилтэн байсан. Өөртөө хит эрдэж баасан жижигхэн ченж бол зүгээр гэж бодоод хийцэн. Тэгээд тэр ухаан байгууллагын систем доголдоод унчихсан. Бүртэн 7 хоног. Жижигхэн өөрчлөлт. Яг бидний тодорхой бүр тэр юмнуудыг бас арай бас хэлж болохгүй байна л да. Тийм. Яг бол тэр тухайн мэргэжилт айгүй мундаг мэргэжилтэн байсан тийм. Бараг л одоо senior борс архитектор төвчний мэргэжилтэн байсан. Тэгээд кодн дээр маш жижигхэн өөрчлөлт байсан. Тэр жижигхэн өөрчлөлтийг за энийг ямар тестлэх ямар ч хэрэггүйгээр оруулсан. Хийсэн. Тэгээд продакшн руу оруулсан. Нөгөөх нь тэгээд унчихсан. Тэр юу байсан гэхээр ерөөсөө жижигхэн нэг JavaScript-ийн код юм. Төсөөлт нь байдаг тийм ээ. Нэг цэг таслал тийм ээ. Нэг JavaScript яг мөрийг ингээд яадаг. Тэрийг л тавихгүйгээр оруулсан. Тэгээд продакшн унтсан л байгаа байхгүй. Жишээлбэл. Хэрвээ тэр хүн ингээд яг тэр кодоо ингээд шалгадаг, баталгаажуулдаг, тэр unit testing хийдэг, тэр бүх юмараа оруулаад ингээд гарцсан болох байталгүй нэг лайн нэмэгтэй авчаал тэрийг мартаж оруулаад тийм ээ. Хичнээн ингээд хүн туршлагатай ингээд байдаг ч гэсэндээ тэр нэг олон төрлийн системүүдээр ажиллана, олон програм хяналтны хоорондын шилжин тэр болгоно тэр syntax юмнуудыг санахгүй тийм ээ. Мартаал. Тэгээ өөртөө хит барцаас болоод ийм алдаа гарч байгаа байхгүй. За тэгээд одоо энэ ингээд системүүд чинь ингээд бас бид нар ингээд жишээлбэл ремотоор ингээд орно тийм ээ. Ремотоор ороод тэр систем рүү ороод дахиад өөр систем рүү орох юм ингээд явах юмнууд гарна тийм ээ. Тэгтэл нэг нөхөр одоо натаа хамт ажиллах нөхөр тэр голын одоо юу хийж байгаа юм л да bridge систем тийм. Тэр bridge систем рүү ороод нөгөө тэгээд дахиад өөр систем рүү ингээд ороод явдаг байхгүй бид нар. Тэгээд тэр систем рүү ороод тэгээд нэг Windows систем рүү ороод ингээд remote desktop-оор ороод юм хийж явахдаа авчаа тэр серверийг тэр нэг төсвөлийн сервер дээр reboot хийж чагаад тэр голын тэр bridge серверийг авчаад унгайц.
Тэнд авчиж өөрчлөлт, тэнд авчиж бүх юмаа ингээ хийгээд унагаа хийцсэн. Ингээд яриад бол маш олон жишээнүүд байна. Тэгээд өөрөө тэр нөхөр чинь өөрөө тэр стандарт юм ерөөсө мөрдөөгүй. Тэр дэс даацсан байгаа шүү дээ. Ингээд энэ бэрийн системийн яг одоо нэр нь энэ дээрээ гарах систем энэ дээр нэг жижигхэн юм түүл байдаг байхгүй. Тэрийг ажилуулаад энэ системийн нэр нь ингээд энэ дээрээ гарч яадаг тийм. Тэрийг нэг ажилуулгаа ингээд гаргаагүй. Нэг үйлдэл дотор хийгээл авчиж өөртөө итгэл би тэр систем дээр юм хийж нэг гүтэл нөгөө яг гол байгууллагын тэр хамаг систем рүү хоолгодог системийг авчиж өөрчилж аваад эрбүтийг хайцдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөл стандарт гэдэг чинь өөрөө ингээд IT гэхээр заавал ингээд мөрдөөл ингээд явах хэрэгтэй биш шүү дээ тийм ээ. Зүгээр бүгдээрээ л яг л харилцан тохиролцоол ийм л юм байх хэвээр тий гэдэг хүлээн зөвшөөрөөд энийг л бид нар авч явах хэвээр. Энийг л яах юм бол болохгүй наа гэдгийг мэдэх хэвээр байхгүй. Тэр нь IT айл байна уу одоо тэр COVID байна уу ISMS байна уу тий. Тэрэндээ чухал биш. Ерөөсөл зарчим тий дөрөв тий намаа одоо Баско 2 ийм хийхэд ингэж юмнаа гэдэг юм тодорхой байх л тий. Тэгснээр л өнөөдөр бүх юм чинь тодорхой ингээд явж шít. Тэгэхгүй ингээл намаа нэг жижигхэн юм яагаад Баскын жижигхэн юм яагаад өөртөө бардаж явах юм хийгээл ингээд байгуулгын юмыг ингээд сүтгээ хайчдаг. Тэгээ энд чинь өөрөө ингээд тим юм гарах юм болоод маш ноцтой өдөр чинь ингээд өөр мэдээлэл технологи юу гэж чинь өөр Америкт бол маш өргөн дэлгэрсэн тий бүх юмд нь нэвтэрсэн. Тэгээд нэг унах чинь бүүн аял болж байгаа. Тэгээ одоо тэр импакт буюу тэр нөлөө нь маш их байдаг. За би хоёрхан жишээл сая товчхон ингээд ярихад тийм стандартгүй юм дураараа хиймээснээс болж тийм нэгс би чи өөрөө мэдлэгтэй чадaltaй байж болно тийм ээ чи хичнээн мэддэг чаддаг байсан ч гэсэн процессыг мөрдөх ёстой тийм ээ тэгэхгүй тэгэл би мэдэж чинь болж чинь гээл тачигнж байгаа юм хайгээд тэгээд тэр хүн ажилгүй болохоосаа гадна тэр хүн байгууллагыг маш их адагт оруулж байгаа юм. Ийм ингээд яриад бол зөндөө жишээ байна тий. Миний хувьд болохоор яг ингээд нөгөө менежер сервис тэр одоо ITL стандартыг ингээд мөрдөж ажилладаг байгууллага спорт авсан нэг юм кейс дээр юм бидний аягүй ялгаа их гарсан байхгүй. За бид яасан бэ гэхээр манай тэр нөгөө хардверийн одоо нөгөө алерт өгсөн. Тэгээ тухайн хард диск маань орж ирнэ гарна. Яг нэг тийм үе байдсан шүү дээ тий. Яг тэр үед болохоор ингээд заримдаа ингээд залгаад яхахлаар ингээд зүгээр дата уншчихна. Заримдаа болохоор нөгөө нэг шар гэрэл насаад яачдаг. Тэгэл угаасаа энэ хард диск бол одоо насны өрсөлдөлтгүй болсон юм байна. Яаж одоо дээр нь байгаа датагаа эвтэйхэн бид авах вэ гэдэг ийм арга хэмжээ аваад явж ирсэн. Тэгээ удирдлагын зүгээс бол тухайн систем бол үйл ажиллагаанаас бүрэн гарч байгаа. Удирдлагын зүгээс хизээ засагдах вэ гэх асуу одоо нөгөө цаг хугацаа биднээс асуухлаар хэлж чадахгүй байхгүй. Тэгэхээр бид нар цаг хугацаа хэлж чадахгүй байгаа учраас нөгөө удирдлагууд чинь ямар зохион байгуулалт авч ажиллах вэ гэдэг бас айгүй тодорхойгүй юм байсан. За тэгээ бид бол тухайн одоо системийн хувьд бол одоо нөгөө азар нөгөө Red Hat-ийн саппорттой байж таарад тэгээ бид нар экспертийн ингээд дэмжлэг авангууд нөгөө хүмүүс маань яаж юм гэхээр эхлээд 30 минутын дотор анализ хийж үзэнгуудаа за танаа энэ систем дээр бол ингээд ийм датанууд ингээд одоо хардверийн гэмтлээс болоод ингээд гэмтсэн хэдэн мянган одоо файл байгаа юм байна. Энийг бид нар recovery хийхэд бол 100% хизээч амлалт өгөхгүй. Магадгүй 98-99% та recovery хийж болно. Одоо тэр hard disk-ийн одоо гэмтэг үсгээс бол бид нар датануудын recovery хийн. Яг энэ recovery хийхэд бол бид нарт цаг 30 минутын хугацаа ингээ хэрэгтэй. Буцаагаад ингээ сервисийг чинь хэвэн байлгах гэдэг бол нэг 3 цаг одоо 20 минут ч юм уу 40 минут ч илүү яг юм тоочны хугацаа бидэрт хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр нөгөө нэг сервис одоо нөгөө бид нарт дээр чинь бас яаж юм гэхээр маш олон одоо нөгөө хэрэглэгчдэд ингээ шууд ингээ үйлчлэгээ үзүүлж байгаа үйлчлэгээний хүмүүс байгаа. Дахиад яаж нэгс тэрийг өдөртөн зохион байгуулж байгаа менежерүүд маань за 3 цаг 40 минутын хугацаанд ийм одоо зогсолт бий болох юм бол бид нар ийм арга хэмжээ авъя. Хүмүүсийг одоо яаж юм гэхээр одоо үйлчлэгээ үзүүлэх шаардлага болж шүү дээ тий. Одоо дахиад ийм тий. Тэгэхээр өнөөдрийн хугацаанд бол энэ систем ажиллахгүй гэдгийг нь мэдэгдээд маргааш өглөө 8 цагаас хэвэн үйл ажиллагаанд орно гэдгийг бид нар мэдэгдээд ийм зохион байгуулалтын арга хэмжээ авъя. Ажилчдаа бид нар өөр зүйлд ингээд ашиглаад ингээд ажиллая. Одоо өөр та нарт ямар асуудлууд хэрэгтэй бидний зүгээс ямар одоо дэмжлэг хэрэгтэй гэдэг удирдлагууд бол яаж гэсэн чинь яг тийм одоо мэдээллээр сайн хангагдсан ийм одоо гэмтэл доголцыг ингээд даван туулахад бас ийм шаардлагатай ийм юунуудаар ингээд хангаж өгдөг юм билээ л дээ. Тэгээ бид бол яг тэр одоо кейсийн дараа бол бид нар нөгөө нэгдүгээрт бол нөгөө
айгу зохион байгуултгүй тий. Мэдлэг ур чадварын хувьд буцаагаад нөгөө нэг кейсээ оншилсан боловч ямар хугацаанд засагдах вэ гэдэг энэ юугаар огт тооцож үзэж байгаагүй. Тэгэл бид нар үзэж байна л гэдэг юм нэ. Одоо засах гад байна л гэдэг ийм хариу үлдэг болохоос тэрийг юурээс яг ийм системтэйгээр ингэж репортлж авч менежмент хийж чадахгүй байгаа юм байна гэдгийг бас ойлгож ирсэн. Тэгэхээр ийм кейсүүд бол одоо баасан дурж хахад маш их байгаа тий. Яг ийм даун тайм үүссэн тохиолдолд тодорхой хэмжээний цаг хугацаа өгчвөл удирдлагууд яг зөв ингээ менежментээ хийхэд бас бэлэн байд юм байна лээ. Гэдгийг одоо би одоо ингэж тэгтгэлээ. Инженер гэж хахтаа мэдэрчээсэн юу байгаа. Одоо нөгөө хугацаа хэлж чадахгүй, тоо хэлж чадахгүй болохоор яг ингээ нөгөө удирдлагуудын хувьд бол одоо ингээд за окей 98% та датаас ирэх юм байна. Тэгвэл яаж тэр 22% одоо алдагдсан датаг нөхөж оруулах вэ гэдгийг бид нар гараараа яаж хийх вэ гэдгийг ингээд зохион байгуулчих байгаа. Гэтэл бид нар яаж юм гэхээр үзээд юм ямар хувьтай датагаа сэргээх юм хэлж чадахгүй байгаа. Буцаагаад ээжээс ямар хугацаанд сэргээх юм хэлж чадахгүй. Дата lost үүснэ үүсэхгүй гэдгийг бас одоо тодорхой тоочны хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр яг л энд яг ингээд нөгөө нэг ийм стандарт нэвтрүүлсэн тодорхой хэмжээтэй бас нөгөө онцлогоон дээр бас айгүй том давуу тал гарч ирсэн. Яг тийм тухайн одоо сервис үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд яаж юм гэхээр маш их мэдлийн сантай байна. Нөгөө нэг үйлчлэгээ үзүүлж байгаа инженер маань өөрөө яг тийм кейс дээр ажиллаагүй мөртлөө яаж юм гэхээр нөгөө алдааны мэдээллүүд дээр үндэслээд яаж юм гэсэн чинь тийм гарч исэн олон кейсийн мэдээллүүдээс шүүгээд яаж юм гэсэн чинь зөв онцлог хийж байгаа. Тэгэхээр бид нар дээр бас нөгөө нэг ингээд асуудал үүсгэхээр нөгөөдгөө бүртгэжүүлдэггүй тий. Нөгөө мэдлийн сан гэдэг зүйлийг үүсгэдэггүй байгаа нь өөрөө энэ стандартгүй байгаагийн аюулгүй том ингээд дутагдaltaй талыг үүсгэсэн байна да. Тэгээд яг тэр одоо нөгөө арга хэмжээ авахаас өмнө бол бид нар бас аль хэзээ 3 цагийг өөрсдөө ноцтолтоод ингээд өнгөрөөцсөн байсан л да. Хэрвээ ингээд түргэн шуурхай арга хэмжээ авсан байсан бол манай систем бүтэн өдөр зогсох биш ядаж ингээд тал өдөр зогсоод хэвийн ажиллагаанд орохоор ийм бас боломж байсан юм байгаа байхгүй. Тий. За намайг маш их гоё хэрэгтэй айгу амьдралтай тийм туршлага хуваалцлаа. Энэ бол ер нь инженерингийн ажил энэ ITL стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тоогоор л хэмжигдэж шүү дээ тий. Бүх юм тоогоор. Тоогоор хэмжигдэхгүй бол тэнд асуудал ойлгомжгүй. Тий. Тэгээд ер нь бол юу юм? Энэ ITL стандартыг чи өөрөө нэг түүлээр авчих юу ах хэвээр хэрэгжүүлж явах хэвээр. Ticketing систем гэж юм л да. IT service management tool гэж. Тэрэн дотор Remedy гэж байна, ServiceNow байна. За өөр чи юу вэ? Нэлээд олон 10 төрлийн тийм ticketing систем байж байгаа. Энэ ticketing систем дотроо тэр саяны одоо би намынгийн яг жаахан тодруулаад юуны талаас IT талаас ярих юм бол за incident management, problem management, change management, тэр asset management гэдэг. Энэ дөрвөн юм одоо сая бол одоо яг энэ намынгийн ярианаас бол надад одоо жишээл би бол өөрийнхөө руу орчуулахдаа бол тэгж орчуулж юм л да. За тэр байгууллага чинь ямар ч байсан problem management нь байгаа юм байна тий. Asset management нь байгаа юм байна. Ticketing system байгаа юм байна. Урд нь тийм асуудал гараад тэндээ knowledge TB article knowledge base нь үүссэн байсан юм байна тий. Адилхан кейс урд нь ticket үүсээд одоо ер нь бол юу яаж байгаа. Тэр ITSM-ийн одоо supportless tool гэдэг нь юу вэ? Ticketing system би түрүү хэлсэн тийм ээ. За одоо ингээд ямар нэгэн гэмтэл гарлаа шүү дээ тийм үү? Асуудал гэмтэлж явах та одоо гэмтэл гэдэг нь үндсэндээ бол инцидент гэж байгаа. Тэр нь болохоор яг хөө нөгөө өөрчлөлт төлөвлөгдөөдөгөө системийн саатлыг хэлж байгаа. Тэгээд тэрийг одоо ticket тэр инцидент гэж байна. Тэр ticketing систем нь одоо тэр гарч байгаа бүх юмудыг чи ингээд нөгөө миний саяны яриад байгаа тэр event одоо тэр би тэр event management system би ажиллаж ингэж штэ тийм ээ тэр системүүдээс ирж байгаа ингээд дохоог ингээд боловсруулад тэгээд тэр дохоолоос чинь яг одоо зарим нь false байж болно тийм ээ зарим нь бол үнэхээр яг үнэн одоо яг энэ одоо hard disk гэмтсэн ч гэдэг юм уу санах хөдөлгөөч гэдэг ч юм ингээд энэ дохоолуудыг чинь ингээд яг үнэхээр яг анализ хийгдээ тэр одоо миний ажиллаж байгаа системүүд нь боловсруулад тэгээд ингээд ticket үүсгдэг байхгүй. Тэгээд тэр ticket үүсэнгүү тэр ticket-ээ яг тэр яг хэрэгтэй байгууллага руу ингээд явуулаад тэр байгууллагын тэр жишээл database-ийн гэмтэл тийм ээ веб серверийн гэмтэл ч гэдэг юм хардны одоо техникийн гэмтэл техникийн тасалт руу ч гэдэг юм уу ингээд data center-тэй холбоотой гэмтэл data center гэж яг ингээд хугацаа алдахгүйгээр ингээд энэ бүх юм шиг ингээд яваад тийм ингээд тэр гэмтэл цаадал ягаад тэр үйлчлэгээ чинь recover ингээд болох хүртэлх тэр ингээд хөтлөх тэр ticketing system гэж яриад байгаа энэ систем чинь ингээд ажиллаж байгаа. Энэ систем дээр чинь өөрөө тэр та нартай харьцсан хүн чинь өөрөө охилоод ороод
За ингээл нэг юм байна ингээл хаагаал гингууд яг гуглдахгүй шүү дээ. Тэгээд системээр ихлээл тань. Манайхан бол ихлэн гуглж байгаа баг. Тэгээд систем чинь өөрөө ингээд хаагаал тэр бүхэн гадарч байна. Оо энтэй алуута яг ийм одоо шил 90 50 ийм систем эсвэл ийм хард драйвын одоо шил энэ HP-гийн хард драйв ч гэдэг юм уу тийм Fujitsu-гийн энэ хард драйв ч гэдэг юм. Ингээ юм түүхэн ингээ үүсцэн бичдэг. Тэгээд алдааны код мод бүх юм ингээ байж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд тэр root cause analysis гэдэг тэр problem management-ийн баг нь ажиллаад хэрвээ ийм гэмтэл гарсан үед яаж арга хэмжээ авах вэ гэдэг бүх юм ингээд тэр степүүдийн бүгдийг ингээд SOP-ийн тодорхой болсон гэж. Steps of process гэдэг тийм ээ. Процесс нь тодорхой болчихсон. Тэгээ энэ ингээд баримтжуулалт эмчнэл өрөөсөө саяны тэр яриад байгаа тэр IT-ийн тэр стандартууд байна шүү дээ тийм ээ. Нэг олон стандарт байгаа. Гэмтлийн гарах хүртэлх юу нэ. За гэмтэл гарсны дараа тэгээ гэмтлээ засварсан хугацаа ингээд тооцдог ингээд олон хэмжээр үзүүлдэг. Энэ тэр MTTR, MTTBR энэ тэр гэх тийм ээ. 5-6 янзын ингээд хэмжээр үзүүлэлт тавьчих. Тэгээ энэ бүх юм чинь ингээд өөр байж байгаа учраас наадах чинь ингээд өөрөө ингээд энэ загварт нь хийх юм тодорхой болсон байгаа. Аргачлал тий. Яах вэ гэдэг ийм харахад ингийн шүү гэдэг юм тодорхой болчихсон гэж. Магадгүй байхгүй ч байж болно тийм ээ. Байхгүй ч байж болно. Тэгтээ тэрий чинь ингээд ерөнхийдөө нөгөө ингээд ийм төлөөр ингээд босож өмнө өөр юмудаар ажиллаж туршлах байж байгаа шүү дээ. Ийм төлөөр ингэнгүүт нэг юм гарч ирнэ. Тэрний дараа тгий ингээд юм ингээд бүх юм ойлгомжтой болцооч тэр гэмтлэг засварлах юм чинь өөрөө богино болчихж байгаа юм. Нэгсээ тодорхойгүй байх юм бол тэгэл тэр чинь яг л та нар яах вэ гэдэг ингээд хаяа ингээд халтсан шүү дээ. Гайхс өдөр ингээд яах вэ ингээл тий. Гэтэл нөгөө байгууллагч бүх юм тодорхой байсан учраас за энэ төлөв ажиллуулаа, ийм гарлаа. Энэ юм гарч ирсэн юм байна. Энэ дээр системдэр чинь ийм адилхан кейс байсан юм байна. Тэгвэл ингээ ячаа гэх. Бүх юм тодорхой. Тэгээд энэ дээр нь тэгээд тэр өмнө ажиллаж үзсэн учраас тодорхой хэлж тэдэн цаг тэдэн минутанд бид нар энийг янаа. Тэгээд тэдний хувийн сэргээх боломжтой юм байна гэдэг. Бүх юм ингээ тодорхой. Тэгэхээр чинь за гэдэг. Нэгснээ тэгээд удирдлагч өөрөө яг тийм юм хүлээж байгаа байхгүй. За бид нар доголдох юм байна. Тэрний дагуу яг юу хийх вэ гэдэг юм гараад ирчих. Тэгээ риск тийм ээ. Тэгээ бизнес continuity гэдэг юм чинь ингээл явчихж байгаа байхгүй. Тий. Нэгсээ би түрүү хэллээ шүү дээ. Ямар ч стандарт, ямар ч дүрм журам дагах юугүйгээр бүдүүн бааргаар бодож байгаад хийдэг юм бол ерөөсөө яагаад бүтэхгүй болохгүй. Манайхээр бол одоо мэдээлэл технологи хариуцаад ажиллаж байгаа ялангуяа энэ томоохон системүүдийг хариуцаж байгаа байгууллагуудыг бол гаднаас авдаг үйлчлэгээнээс гадна дотоодоо бас итэл стандартыг бас нэвтрүүлээч гэж бас уриалж байгаа. Яагаад тэгэхээр энэ маань бас дотроо байгаа нөгөө газар хилцсэн нэгжүүд нь болохоор IT-ийн ингээд 5 нэгжтэй, 3 нэгжтэй, 7 нэгжтэй гэдэг ингээд одоо IT-ийн бүтцүүд бас нэлээд томорж л байна л да энэ одоо юунууд дээр. Тэгэхээр яг ийм асуудал үүсгэхэд дотроо байгаа багууд хүртэл бас стандарттай байж ээж тэр одоо нөгөө нэг доголдлыг хамгийн бага хохиролтойгоор ингээд даван туулах юм боломж хүрдэх юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг ийм стандарт нэвтрүүлэх гээд явж байгаа байгууллагуудад ч юм уу удирдлагуудад зориулаад та юм хаанаас эхлүүл зүгээр юм те ямар арга хэмжээг авал хамгийн зөв зохистой юм бэ гэдэг юм товчхон зөвлөгөө те ойлгомжтой тийм зөвлөгөө өгөөч. Нөгөө стандарт уншихлаар хитрхи их олон юм хийх гээд байгаа юм шиг байна те. Энийг ингээ хийх гэхээр манад хөрөнгө байна уу? Энийг ингээ хийх гэхээр хүн хүч байна уу? Гэт ингээд болохгүй юм шүү гэдэг юм асуудлууд бас удирдлагууд маань ингээд энэ ч одоо арай л Монголд нүсэрдэг юм шүү. Арай л манай багт томдох юм шүү гэж боддог. Гэтэл одоо 5 хүнтэй байсан ч гэсэндээ стандартжуулаад явахгүй бол дараа нь яг нөгөө хүнээс хамааралтай асуудлууд аягүй их гарч ирдэг. Дахиад яаж ингэсэн чинь нөгөө саяны тэр нөгөө нэг knowledge байхгүй улмаас ирээдүйд үүсэх асуудлыг бид нар бас ингээд засварлаж чадахгүй юм асуудлууд ингээд аягүй их үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр та нэг ингээд нэг 20 хүний IT-ийн бүтцтэй. За мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн багийн тэдний магадгүй 14 5 дахиад бас инженер дэд бүтц аюулгүй байдал систем сүлжээг ингээд хариуцаад явж байгаа бас нэг 10 орчим хүний багтай ийм багт яаж энэ стандартыг нэгхүү хаанаас эхлэх зүгээр бэ? Тийм. Үнэхээр нүсэр том фреймворк байж байгаа. 34 тийм ээ. 34 тийм одоо салбар. Тэгээд тэрэн дотор 3 том домен 3 төстэй general management practice тийм ээ. Service management practice, technical management practice гэдэг 3 домен дотор ингээ 34 юм ингээ хуваагдчих. Тэгээд дотор аярах юм бол strategy management, portfolio management, architecture management гэдэг бүх юм чинь ингээ зааварчлаад ингээ яатсан байна. Тэгтээ тэр хамгийн түрүүнд яах хэрэгтэй бол суудлах хэрэгтэй. Чинь том байсан ч заяа суудлах хэрэгтэй. Тийм ээ. Тэрэнд суралцах хэрэгтэй.
тэр технологи тэр стандарт чи юу байгаа даа гэдгийг судлах хэрэгтэй. За юу. Нэр нь бол одоо тэр PupilSearch org ч юм уу тэр нэг янз бүрийн нэг сургалтын байгууллагууд шүү дээ. Тэр сургалтанд суу. Сургалтын аав. Тэр fundamental гэдэг байгаа тэр юм ямар ч байсан ойлгоод авах хэрэгтэй. Тэр IT-ийн fundamental-ын сургалтанд суугаад ойлгох нь авчих хэрэгтэй. Монголд энэ юу сургалтыг бий болгох хэрэгтэй. За юу. Нэгдүгээрт тийм мэдлэгийн юу сам бүрдэхгүйгээр худлаа ингээд бас л нөгөө төрний бүдүүн баарыг юугаар явах гэдэг шүү дээ. Болохгүй байхгүй. Заавал тийм төрлийн шиглэлийн мэргэжлүүтэй болох хэрэгтэй. Гэхдээ яадахна хэд хэдэн компани байгууллагын нэг хүнийг хамтарч бэлдээд дундаа сургууль яасан ч болно шүү дээ. Монголд бас 10 компани нийлээд нэг 2 хүнийг соём сургалтанд хамруулад тэр хүмүүсээс ингээд сургалтаа аваад ингээд тэр ойлголт knowledge-ийг бий болгоод яг юу хийх ёстой гэдгийг тодорхой болгоод. Тийм ээ. За хоёр дахь юм нь болохоор нөгөө нэг maturity analysis гэж ярьдаг та тийм ээ gap analysis. Магадгүй тэр жишээлбэл одоо Mobicom ч юм уу хаан банк ч юм тэр туршилтаа газар тэр оюутлогч юм ингээд туршилтаа газар тэр IT-эл IT-ийн ингээд нэвтрүүлсэн байж магадгүй. Тэгвэл тэн дээр нөгөө нэг assessment хийгдээд яг юу нь болж байна, юу нь болохгүй байна, тэ ямар тэр менежментийн юу нь хэрэгтэй байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэ. Тэгэхгүй ингээд за аймаг нүсэр ийм том юм байна. За гэж гэжэл өөрөөсөө тэр 5-6 явганд хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа байхгүй яг нэг үйл хэрэгтэй тийм ээ. Хамгийн түрүүнд asset management. Тэр IT-ийн эд хүн чинь санхүүгийн бүртгэл биш шүү. Санхүүгийн asset management биш. Тэр asset management дотор configuration management database гэж юм байна. За IT-ийн эд хөрөнгийн бүртгэл hardware болон software-ийн бүртгэл. За юу. Тэр software дотор чинь ямар төрлийн хувилбар тэгээ ямар пакэжтэй яасан тэр бүх юм нь бүртгэх ёстой. Энэ бүртгэл чинь өөрөө дараа нь саяны тэр гэмтэл саатлын юун дээр чинь амар их хэрэг болж байгаа. Тэ нэг систем гэмтлээ. Тийм үү? Тэгээ шалгаад үзсэн чинь энэ чинь одоо юу гэдгийг 90 одоо 7-гийн энэний юм дээр ийм юм гарсан юм байна гэтэл. Тэгвэл манайд өөр 90 7 дээр өөр ямар системуд байна гэл тэ. Тэр compression database руу ороод хайгаал гараад тэр. За тэгвэл эдгээр дээр чинь бид нар юм хийх болохгүй нэ гэх. Нэгс нь чинь proactive тий preventive хийчихэж байгаа байхгүй. Дагаад ирээдүйд гаргаснаа нэг буурлчих байхгүй. За нэгдүгээр тэр юм. Тэрийг айгуу сайн эд хөрөнгө айгуу сайн бүртгэхтэй. Би дахиад хэлье. Санхүүгийн бүртгэл биш шүү. Тийм ээ. Тэгээд энэ өөрөө энэ asset management чи өөрөө энэ худалдан procurement-аас эхлээд тийм ээ. Худалдан авалтаас эхлээд серверээ байгуулад тийм ашиглалт үйлчлэгэнд оруулаад тэгээд нөгөө серверийг ашиглаас гаргах decommission гэж байгаа тийм ээ. Decommission хүртэлх. Бөөлдөөс decommission дээр процесс. Энэ бүх процесс чинь ингээд сайхан зааварчаад бүгд юм ойлгоод өгч байгаа. Тэгээ бүртгэлтэй ингээд болгоод. Бүртгэл байхгүй бол тэгэл явахгүй тийм ээ. За хоёрдугаар ticket-ийн тэр IT одоо тэр IT IT-ийг авч явдаг төлөлтэй болох хэрэгтэй тийм ээ. Одоо жишээлбэл Jira байж болж байна. Free тийм Jira байж болж байна. Одоо ингээд янз бүрийн ticket системүүд ийм төлөвлөлтөд болох хэрэгтэй. За тэгээд тэн дээр нэмээ саяны би тэр asset management гэдэг түрүү хэлсэн шүү дээ. Энэ стандартаас гадна problem management, incident, change management-ийг хамгийн түрүүнд болох хэрэгтэй. Тэгээ эн чинь яаж вэ? За би товчхон яриа. За change management яагаад хэрэгтэй вэ гэхээр тухайн систем дээр чи би түрүү хэлсэн шүү дээ. Хичнээн мэддэг туршлагатай, чадaltaй байсан ч гэсэн заавал ийм хийх чинь шүү гэдгийг баримжуулах хэрэгтэй. За юу? Ийм хийх чинь шүү гэдэг зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэр системийг хэрэгжилж байгаа улсуудаас, хэрэгжилж байгаа хэлтсүүдээс, тийм ээ. За бид тэр тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цаг тэдэн минутанд ийм хийх чинь шүү гэдгийг заавал хийх хэрэгтэй. За тэрэнд одоо яг change чинь дотроо бас олон янз байгаа. 4 төрлийн change байгаа шүү дээ, тийм ээ. Стандарт, normal, emergency, тийм ээ. Urgency ингээд 4 юм. Ингээд өөр шин зааварчаад бүх юм чинь тодорхой болгоод өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ change management маш их хэрэгтэй. Энийг байхгүйгаас болоод дураараа нөхөр ороод хамгийн юм суудгаж чаяал тэгэл яасан мэддэхгүй нөгөө чи ярьлаа шүү дээ нөгөө экспертүүдийг дуудаад аваад ирдэг нөгөө чи ороод ингээд за танад яг юу хийгдсэн өдрөөрөө юу болсон юм Windows-ийн patch суулсан юм уу IP хаяг өөрчлөгдсөн юм уу серверийн одоо нэр солигдсон юм уу ямар софтвер суулгагдсан тэ тэр ингээд нөгөө хүн байхгүй бол тэгэл тэр түүх байхгүй болчих тийм биз тэ хийсэн хүн тэ тэгээд өвдөд зовд ч юм уу эсвэл ажил дээрээ алга болчихвол яах вэ? Гэтэл нөгөө ticket system байж бол тэр ингээд бүртгэл нь байж гин. За баасан дурж ирлээ, хайлаа.
сервер нэрийг оруулаа, бүх юм гараад ирнэ тийм ээ. Ийм өөрчлөлт хийгдсэн байна. За тэгвэл энийг орол бэк гэдэг үзье тийм ээ. Буцаач. Тэгээд систем сэргийгч чинь. Айгу хурдан засаглал. Тэ. Ингээд эн чинь өөрөө ингээд change management айгу хэрэгтэй. За юу. За incident management бас хамгийн түрүүнд бас хэрэгтэй. За энэ яаж юм нэхэр нөгөө төлөвлөгдөөгүй гэмтэл саатлах гарсан тийм ээ. Ярьлаа шүү дээ. Гэмтэл гартлах хүртэл тийм ээ. Тэгээ гэмтлийг тодорхойлох тийм ээ. Гэмтлийг засварлах тийм үү. Гэмтэл гарсан шүү гэдэг acknowledge хийгээд хүлээж авах. Ийм дөрвөн ийм хэмжээр үзүүлэлтүүд нь ингээд тийг аваа явчихж байгаа. Тэгснээр та нар өнөөдөр бүх юмыг тодорхой болгож байгаа байхгүй. За дараа нь ийм гамтал гарвал энийг ийм ингээд ингэх стан байш шүү, тех стан байш шүү гэдгийг чинь өөрөө ингээд цаахан зураад өгчөж байгаа. Тодорхой болгоод өгчөж. Тэгээ түүх нь үүсэл чинь тийм ээ. Incident management. За problem management. Нөгөө асуудал чинь давтан гараад тийм ээ. Давтаад. Дахин нөгөө тэр нэг ижил үзүүлж дахин давтан гараад ирэл. Тэнгүүт нөгөө problem management багч орж ирээд яагаад энэ давтан гараад байна гэдэг RC хийж root cause analysis гэх бүр нөгөө subject matter expert гэж юм л арай жоохон өндөр түвшний мэргэжилтнүүд орж ирээд анализ хийгээд за энэ түүнийхээ firmware-ийн алдаа байгаа юм уу, hardware дээр юм нэг юм байгаад байна уу тийм яг hardware-ийн юм уу, software-ийн юм уу, үйлдэл систем юм уу бүгдийг ингээд анализ хийгээд бүр vendor энтертэй холбогдоод тэр алдааны кодыг явуулаад тэгээд тэрвээ тэр vendor чинь өөрөө патч гаргасан бол патчийг суулгах хэрэгтэй ингэх хэрэгтэй байна гэдэг тодорхой болгочихсон. Энийг энэ problem management гэж байгаа. Эсвэл одоо нэг сервер чинь ингээд нэг resource нөөц нь хүрэхгүй тийм ээ. Ачаалаа унаад байгаа юм уу? Тэгвэл худалдан авалт хийгдэх ёстой юм уу тийм ээ? Тэгээ нөгөө хэрвээ performance analysis хийгдэг бол нөгөө тэрийг сайхан predict хийгээд энэ ирээдүйд энэ чинь нэг иймэрхүү хэмжээний арга нэмэх хэрэгтэй байна. Иймэрхүү хэмжээний hardware нэмэх хэрэгтэй байна. Тийм ээ? Иймэрхүү хэмжээний CPU нэмэх хэрэгтэй байна. Эсвэл одоо нөгөө үйл нөхлөж амархан шүү дээ. Ингээд нөгөө scale хийх тийм үү? Pitch тийм. Physical бол нөгөө parameterтэй хандаал нөгөө сервер захиалах махалах те. Ингээд нэгснэ preventive, proactive гэдэг юм чинь өөрөө ингээд хийхлээр ирээдүйд гарах юу чинь ингээд байх болгож байгаа. Энэ дөрвөн юмыг хамгийн түрүүнд байгууллагуудад нэвтрүүлэх хэрэгтэй. Энийг хийхэд тийм нүсэр баг те одоо юу гэдгийг янз бүрийн юм хэрэггүй те өөрөө хэрэггүй. Тэгэхээр бид түрүү ярьлаа шүү дээ. За ямар ч гэсэн их тэр стандартыг суудаал хүнээс сурах үнтэй болох хэрэгтэй. Тэгэхээр нэг байгууллага биш тийм олон байгууллагын дээр хийж болно. Хоёрт нь тэр maturity assessment-ийг мэдээ хийх хэрэгтэй. Гуравт нь саяны энэ яриад байгаа. За бүгдийн нэвтрүүлэг алуугүй шүү дээ. Тэр 34 юу бүгдийг хийх хэрэггүй. Тэр дөрөв тоо стандартыг ядаж амьдрал нэвтрүүлчих юм бол энэ дөрвөн стандарт чи өөрөө ингээд та managed service provider байна уу, IT-ийн компани байна уу? Өдөр тутмын day-to operation-д нь энэ дөрвөн тав юм чинь хэрэглэж байгаа байхгүй. Ийм гурван юмыг л ерөөсөө мэдлэг бий болго хүнтэй бол тийм ээ. Тэгээд assessment хий яг юуг нь бид нар хэрэгтэй бүгдийг хийх хэрэггүй шүү дээ. Тийм ээ. Магадгүй тэр архитектор менежмент хэрэггүй байж магадгүй шүү дээ. Өөр байгууллагаас архитектор яагаад тийм ээ. Одоо Eritrea-ийн архитектортай хамтарч ажилладаг ч юм уу. Дизайнаа гаргуулаа нэг удаа яагаад тэгээд материалч болно шүү. Заавал нэг архитектор ингээд байгаад бүх юм танаа байгууллагт ингээд бүх юм ингээд оролцоод ингээд явах тийм шаардлага байхгүй чинь тийм. За одоо шийдэл юу гэдгийг security-г аль байж тийм ээ. Гэхдээ тэр security-г урд туршлагатай компаниудаараа security-гийн assessment хийгдээд зөвлөмж аваа явуулж болно шүү дээ. Тийм ээ. Гэхдээ энэ security management-ийг заавал энд ингээд яагаад information security management гэдэг нэг хүн бий болгоол ингээд бүх юм хайх гал ингээд явах хэрэггүй тийм ээ. Outsource хийж болж байна. За тэгээ supplier management гэж байж байна тийм ээ. Заавал нэг байгууллагт нэг санхүүгийн ажилтны procurement хариуцаал ингээд юм. Дахиад нэг байгууллагт гэрээ ичих хэрэгтэй шүү дээ. Тэр байгууллага бүх худалдаа авах бүх юм ингээд хариуцаад аваа явт. Тийм. Тэгээ энэ стандартанд байж байгаа учраас стандарт бүх юм бичигдсэн байгаа учраас тухайн хоёр байгууллагын хүмүүс хоорондоо ойлголцоод явчихна. Тийм байхгүй учраас л ингээд байгаа байхгүй. Тэгээ ихтгэлцэл үүсэхгүй. За ийм план тэгээд цаг хугацаа нэлээд явж байгаа шиг. Монголын бүх компаниудаа тий бүх компаниудаа IT гэдэг байгаа юм стандартыг мэдээллийн технологийн одоо баг хамт болон бас одоо мэдээллийн технологи үйлчлэг үзүүлдэг одоо бүх одоо нийт компаниудтай энэхүү стандартыг судлаарай. Тэгээд одоо нэвтрүүлээрэй гэдэг одоо ийм уриалгыг хүргэж байна. За яг энэ уриалгатай зэрэгцээд бас би нэг хоёр уриалгаас өгмөр байгаа. Басан дурж ахтай хамтраад. Эхнийх нь болохоор нөгөө аккаунтын одоо юу гэж байдаг ш нь баталгаажуулалт гэж байгаа тийм verification гэдэг зүйлийг энэ Монголын
одоо том нэгдсэн бүртгэлийн системүүд бүгдээрээ хийгээч гэдгийг бас уриалмаар байгаа. За нөгөө өмнө бас бид хоёр нэг юм ярилцлагаар энэ баасан дурж ахын мэйл дээр ингээд нөгөө банкнаас ингээ өөр одоо баасан дурж гэдэг нэртэй хүмүүсийн одоо ингээд мэдээлэл ингээ ирээд байдаг гэдэг ийм юм сонсч байсан. Тэгэнгუут нь би бас яг ийм асуудал одоо хэр одоо давтамжтай гард юм бэ гэдэг ингээд эргэн тойрныхон хүмүүсээс асуугаад үзсэн чинь Батбаяр гэдэг нэртэй хүн 2004 онд хамгийн анх одоо бас Yahoo Mail одоо үүсгээд ингээ авч ирсэн. За тэгээд тухайн хүний юун дээр бас имэйл дээр бол маш олон хүний цалингийн мэдээлэл. За тэгээ банкны нөгөө юунууд одоо юу лээ? Гүйлгээний мэдээлэл, тийм transaction history. Тэгээ энэ ирдэг. За тэгээд зээл авсан бол зээлийнх нь гэрээ ирнэ. Аюу шүү дээ. За тэгээд систем руу логин хийгээд айгүй их нөгөө баталгаажуулалтын юунууд ирдэг. Одоо нөгөө кодууд ирж байгаа. Кодууд ирдэг. Гэт ийм тэр чинь том аюул үсттэй чи намаа. За дахиад уянгагийн хүн нэртэй хүн бэ. Бага наад чинь бүр. За тэгсэн чи uynga@gmail гэдэг нэртэй одоо юунд бас ийм одоо юу давтагддаг гэж байна. Тэгэхээр манай энэ Бат Эрдэнэ, Мөнх Бат Мөнх гэдэг одоо тий Наран цэцэг Наран Бат гэдэг ийм одоо хамгийн анхны одоо имэйл нээсэн энэ хүмүүст бол айгүй их ийм одоо хувь хүний мэдээллүүд тий санхүүгийн, хувийн, эрүүл мэндийн одоо аккаунт одоо аппликейшн руу ордог аксессийн ингээд маш олон мэдээллүүд ингээд ирээд байгаа юм байна. Тэгэхээр ер нь бид энэ одоо бүртгэлийн асуудлыг зэгцлэхгүй байх юм бол нөгөө Монгол хүний одоо юу лээ 2.1 эдэн сая илүү монголчуудын мэдээлэл ингээд одоо интернетээр хар зах дээр ингээд зараад байж байгаа тэр асуудал бол одоо хизээч дуусахгүй байх юм шиг байна. Тэгэхээр бид бол одоо энэ систем руу хандах хандлтынхаа бүртгэлжүүлэлтийг одоо верификейшн хийж зайлшгүй шаардлагатай байна. Бид миний зүгээс яаж байгаа. Тэгээ баасан дурших маань энийг нэг гоё базаад нэг гоё уриалга хэлээд өгөөч. Гойросо мэдээллийн бид нар ерөөсөө мэдээллийн технологиг амьдрал ахуйдаа нэвтрүүлж байна. Тэрийг л олох хэрэгтэй. Тэр мэдээллийн технологиг үйлчилгээ чинь бусад оронд байгаа мэдээллийн технологийн үйлчилгээнүүтэй адилхан л байх ёстой. Тийм ээ. За тэгээд тэр монголчин сая тэр хувь хүний байгууллагын нууцын тухай мэдээллийн аюулгүй маш олон хууль гарсан. Тийм ээ. Тэр хуулиа бас мөрдөх хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээл энэ нэгний мэдээллийг тийм ээ цалингийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл, эсвэл хамгийн сүүлд жишээл над дээр Oroplay-ийн нэг нөхрийн юм одоо ийм хөдөлж авлаа гэж тос мосны нэр бэрээрэл ингээд. Нэгс хувь хүний мэдээллийн хууль нь гарчаад байх чинь нөгөө байгууллага юмуд нь зөрчөөл ингээл байгууллага ажилд нь авчаал ингээл хүний имэйл дураараа оруулаад ийм байгаад баймааргүй байна. Яг нэг хэлэхэд ийм нэг юм хинэггүй тийм ингээд хин нэгэн ажилтны гаргасан алдаанаас болоод маш том риск эрсдэл үүснэ. Хэрвээ ийм юм энд байх юм бол тэгээд тэр байгууллага өнгөрсөн. Бөөн гомдол, бөөн шүүх цагдаа, бөөн торгуул, бөөн аюул бол. Тэрийг ойлгохгүй байна. За тэгээд нэг юм нэмээд хэлэхэд бид нар зөвхөн ингээд тогоон дотор сэтгээд аймааргүй байна. Мэдээллийн технологи үйлчлэгээ зөвхөн Монголдо явуулна гэж бодмооргүй байна. Бид нар олон улсын зах зээл дээр өрсөлдөж ажилланаа гэж бодод төсөөлж юмаа хийж сурмаар байна. Тэгэхгүй зөвхөн тэндээ болж гинэ тэ ингээд байгаад байж болмооргүй байна. Яг нэг хэлэх тэ. Хэрвээ мэдээллийн технологи одоо юу гэдэг Монголын эдийн засгийг солонгоруулъя л гэж байгаа бол тийм ээ зөвхөн уул аргаагаас хамаартай баймааргүй байна л гэж байгаа бол тийм ээ мэдээллийн технологиг үнэхээр хэрэглээд одоо олон улсын зах зээлд гарьяа л гэж байгаа бол энэ бүх стандарт дүрм журм бэлгэн олон улсын туршлагыг аваад шууд ашигламаар л байна. Тэрийг нүсэр асар их зардалтай болохгүй юм байна. Ингээд сүрдээд одоо юу гэдгийг ингээ тоосроод байгаад иж болохгүй. Яг л энэ нэгэн төлөөлж хөрөгдсөн олон улсын стандарт тэ нэвтрүүлэл явах хэрэгтэй. Тэ тэрийг л хэлмээр байна. За дахиад дараагийнх нь уриалга нь бас нэг ийм уриалга байгаа юм. Ер нь бол миний хувьд бас ингээд нөгөө open source-ын хэрэглээ ашиглалт одоо энэ лицензтэй болон лицензгүй бүтээгдэхүүний үнэн дээр бол
сүүлийн бараг 10 жилийн хугацаанд бас тодорхой хэмжээний хичээл заагаал одоо нөгөө подкаст, воркшоп, ивент, арга хэмжээ, нийтлэл, ярьцлага гэх ингээ айгүй болон юм хийсэн байна л да. Тэгээд маш олон компаниудад одоо KVM гэх бүтээгдэхүүн байдаг. За энэ KVM бүтээгдэхүүн бол одоо VMware лицензийн төгрөгийг бууруулдаг. Энэ open source нээлтгээрэж байгаа лицензтэй хөлбөрөөраач байдаг. Энэ маань ингээ тодорхой хэмжээний одоо юм крактсан VMware-ийн ашиглалтаас үүдэлтэй юм эрсдлүүдийг ингээ бууруулдаг гэдэг тодорхой хэмжээнд ярьсан боловч хас хангалттай хүмүүс хүрч чадаагүй байгаа юм шиг одоо санагддаг. Тэгээ энэ бол VMware бол одоо нэг л жишээ. Одоо өнөөдөр ч гэсэн одоо Монголын одоо нэлээдгүй одоо цөөнгүй юм бүр одоо чухал гэж одоо бодож болох үстэй чухал тооцогдох үс ийм одоо системүүд бас ийм крактсан VMware дээр явж байгаа ийм одоо цөөнгүй кейс бас байгаад байна. Тэгэхээр яг тань одоо баасан дор шахын хувьд энэ дэд бүтцийн ялангуяа нөгөө суур дэд бүтцийн энэ одоо системүүдийг ийм крактсан байдлаар ашиглах нь хэр зөв юм? Энэ ч байж болохгүй асуудал. Ерөөсөө байж болохгүй шүү дээ. За correctсэн систем чинь нэг бүх боломжинд ажиллахгүй. За маш цөөхөн хэн боломжинд ажил. Жишээлбэл нэг 10 боломж байл яхад нэг нь ажилтдаг ч юм уу тий. Ийм юм байна. За тэгээд апдейт хийгдэг. Тийм ээ. Цоорхоо цохон систем. Энэ систем чинь алдаа гарна, цоорхоо гарна. Тий. Тэрийг засварладаг нөгөө патч буюу тийм ээ. Засварын юм ажиллахгүй. Амар том эрсдэл. Тий. Жишээлбэл 0-д үүссэн байлаа гэж бодъё тийм ээ. Нөгөө нэг хакеруудын гарт орцсон тийм ээ. Тэр системийн одоо цоорхооны мэдээлэл нь хакерууд орцсон. Гарт орцсон тэгээ хакерууд нь тэр одоо exploit юмыг хөгжүүлчихсэн. Интернет дээр тэр нь ил болчихсон. Дуурын одоо скрипт гээд одоо анхан шатны бэлтгэн аваад ажилуулад ямар нэгэн байгууллагын систем рүү орох боломжтой болцсон үг зөөрөөд байгаад байгаа шүү тий. Ийм юмудаас эрсдэл үүсчин тий. Тэгээ 3 дугаар за тэгээд магадгүй нөгөө нэг шүүх цагдаа тий оюуны өмчийн тий асуудал оролцоод асар хэмжээний хохирол амсч магадгүй тийм. Тийм жишээ байгаа шүү дээ Монголд. Нэг компани одоо Windows-ын лицензийг ашигласнаас болоод асар их хэмжээний Microsoft-оос тийм ээ шүүхтэд асар хэмжээний торгуул орсон түүх байж шүү дээ Монголд. Тэгээ тэр байгуулагч өөрөө эдийн засгийн маш их хохирол амсч байгаа. Тийм тэр лиценз юм чинь масар өндөр өртөгтэй байж байгаа тийм. Тухайн одоо Америк компаниудын хувьд жижигхэн байж магадгүй. Тэгээ Монгол компаниудын хувьд бол асар өндөр зардал болно. Зарим нэг дампуурч хүрнэ шүү дээ. Аюу төлж чадахгүй ч байж магадгүй. Ийм аюул байж байна. За тэгээд ойлгомжтой. Тэгээд хэрэглэгчийн мэдээлэл алдагдана тийм ээ. Хууль номтой болцоо монголчин тийм ээ. Одоо хувь хүний мэдээлэл юм бас хэрэглэгчийн ямиг бас бодох хэрэгтэй. Тэрийг алдаа суугаад байж болохгүй. Энд чи өөрөө ингээд айгүй тийм соёлгүй бүдүүлэг хэнийггүй байдлаар харагдана шүү дээ. За тэгээд тэр ер нь бол зөвхөн Монголын залуучуудаа ингээд систем хийж байгаа залуучуудаа хэлэхэд чи өөрийнхөө нүдээр биш яг тэр хэрэглэгчийн талд очиод суугаад хэрэглэгчийн нүдээрээ харж юм хийж явах хэрэгтэй байна. Тийм ээ. Ийм маш олон төрлийн Монголын системүүдийг хэрэглээд ингээд үжих зарим санаанд орохгүй юм маш олон ингээд зүгээр маш энгийн юмыг хийчих юм дээр л хийхгүй. Тэгэл нэг удаа хэрэглэж үзлээ, 2 удаа хэрэглэж үзлээ. За гэл ачиж байгаа байхгүй. За өөр тийш өөр юм хэрэглэе гэл ингээд. Тэ. Ийм л байна. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө нэг мэдээллийн технологи байгууллагууд бол маш олон төрлийн програм хангамж, одоо систем, одоо юунууд ингээд ашиглагддаг. Тэрэн дотроос чухал системүүд ингээд байдаг. Байгууллага одоо бүхэл датаг алдагдах. Бүхэл датаг одоо нөгөө нэг үлээ ийм эрсдэлтэй орчуулж болчихгүй ийм системүүдийг эдгээр системүүдийг бол оюуны өмчийн одоо зөвшөөрөлтэй, эрхтэй тэгээд одоо бүр боломжтой байх юм бол бүр ингээд нөгөө лиценз суппорттай ингээд ашиглаж хэвшээрээ гэж одоо өгүүлж байна. За 300 мянган төгрөгөөр манаа дээр нэг юм програм уншуулчдгийн зүгээр асуудалгүй гэд ингээд явж байдаг бас юм юунууд байгаад идэг компаниуд байгаад идэг. Энэ ажилуулаад байгаа одоо нөгөө юм маань буцаагаад яж гэсэн чи таныг бас томоохон хэмжээний эрсдэл унагчихгүй тий. Тэгээд энэ одоо энэ томоохон эрсдлийн одоо үе таалгыг нийгээд ингээд бийж идэм бэ. За тэгээд бид бол одоо яг энэ интернет гарц дээр бол нөгөө 8 тэрбум хүнтэйгээ хамт байгаа шүү дээ.
Энэ дотор ч одоо сайн хүн байгаа, муу хүн байгаа. За тэгээд ер нь бол дундаж нэг хүний одоо бодлын 8% нь бол муу бодол гэдэг гэж байгаа. Тэгэхээр зарим хүмүүсийн одоо энэ одоо юуны бодол бол бүр ийм санаатай ийм одоо нөгөө нэг лээ. Бусдад нэг охирол учруулчих гэдэг ийм эсвэл эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний ийм ашигтай байдал өөрийгөө одоо хүргэе тий эдийн засгийн сонирхолтой ийм хүмүүс бол одоо энэ 8 тэрбум хүн дотор ч маш их байгаа. За тийм учраас тэр эрсдлээс өөрсдөө хамгаалаад ингээд одоо аюулгүй байдлыг хангасан ийм системүүдийг хэрэглэж хөвшөөрэй гэж зөвлөж байна. Уриалж байгаа шүү одоо бүх одоо нийт одоо систем хэрэглэж байгаа хэрэглэгчдээс. За дараагийнх нь Монголын инженерүүд дэлхийн одоо түвшинд очиж ажиллаж чадж байна. Дэлхийн одоо ямар ч компани дээр одоо томоохон одоо бидний мэдэж болох бүхэл компаниуд Монгол хүмүүс, Монгол инженерүүд, Монгол одоо дунд түвшин менежерүүд хүртэл ажиллаад ингээд эхэлсэн байгаа. Энийг бол бид нар их олон жишээгээс харж болно. Одоо Google-ийн Амтлаг ах байна, одоо Баатар ах байна, манай Баасан Дорж ах байна. За дээр үед бол нөгөө одоо яахад ажиллаж байсан Уянгаа ихч байгаад байгаа. За одоо Уянгаа ихч маань бол сүүлийн үед бол бас хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаад байгаа юм шиг байна тий. Тэгэхээр буцаагаад нөгөө нэг Монгол компаниуд маань одоо яг энэ дэлхийн зах зээл дээр ингээ гарч ажиллаж байгаа ийм кейсүүд бол бид бол нөгөө туслан гүйцэтгэгч байдлаар ингээ ажиллаад байгаа кейсүүд харагдаад байгаа. Яг үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа кейс бас хараахан одоо нөгөө нэг хараагүй гэж магадгүй эсвэл би мдээгүй гэж магадгүй ийм кейсүүд байгаа юм да. Тэгэхээр Монголын компаниуд яаж одоо энэ дэлхийн зах зээл дээр очиж өрсөлдөх ёстой вэ? Тэгэхээр удирдлагууд юу бодох ёстой вэ те? Юун дээр анхаарах ёстой вэ? Бас яг энэ ажлыг нь хийж гүйцэтгэх гээд байгаа баг хамт олонны нэг хэсэг болсон инженерүүд, программистууд бас бид бас одоо юунд бэлдэх ёстой юм бэ? Тэгэхээр энэ дээр та нэг өөрийнхөө бодлыг бид нартай хуваалцаач. Тийм. За би нэг асуултын 2 3 дахь нь байлуу читэй ч нэг мэдээллийн технологийн ямар хэлбэрүүд байна тийм ээ MSP-ийн ямар төрлийн салбарууд байна гэж бодохоор тэнд олон янзын юм байгаа тийм ээ түрүү би ярьсан олон төрлийн үйлчлэг байна. Таны дотроо бас янз янзын төвшингийн юм байна. Тийм ээ. Жишээлбэл IT help desk, IT support бол тийм амар нарийн одоо юу гэдгийг ур чадвар та мэрэгчлэлтэн шаардахгүй шүү дээ. Яг нэг байлгаад. Тийм ээ. Тэнд ерөөсөө л тэр стандарт тий стандартын дагуу бүх юм ингээл бүртгэгддэг, документдаг тийм ээ. Тэр knowledge base нь үүсдэг тий. Энэ стандартыг тийм юутай болох хэрэгтэй. Стандартыг хэрэгжүүлдэг, тий стандартыг мөрдүүлдэг, тий стандартыг мэддэг, хэрэгжүүлж чаддаг. Тэр нь байгууллагын соёлын нэг хэсэг болоод орчихсон, тийм ээ. Тэгээ ингэснээрээ өнөөдөр энэ дэлхийн дээрээс ажил аваа хийдэг ч байна уу, ямар нэгэн компани одоо салбар болоо явдаг гэсэн жөө, тийм ээ. Би дагаад ингээд тендермент оролцоод авдагсан жөө, тийм ээ. Нэг л ангиж яриа шүү дээ. Мэргэжлийн хэлээр л ярина, тийм ээ. Change management, tech bridge гэн, за emergency change гэн, problem management гэн, за asset management гэн, CMDB гэн. Энэ юмнууд энэ knowledge-ийг мэдэхгүйгээр тэнд зөвхөн ингээд техникийн одоо сертификат одоо юу гэдэг Microsoft certified admin ч гэдэг merited system admin ч нэрээс certified engineer ч гэдэг юм ингээд мэргэжлийн ингээд сертификат юу аваад бол явахгүй л дээ. Тэгэхээр стандарт чи өөрөө тэр бүх одоо тэр нөгөө техникийн бус тийм ээ тэр communication-ийн юмнуудын бүгдийг хийгдэж байгаа. Энд дээр суралцах хэрэгтэй. Энд суралцахгүй бол гिचнээ мундаг Eritat system admin байгаад явахгүй шүү дээ. Яг л түрүүний нэг ажилтны шиг дураараа орж өөртөө бардаж юм хийгээл системээ нөгөө чагаад бөөн торгуул ороод тэгээд за гэл тэгээд би нэг дээр чамд орж ирсэн нэг уу. Ер нь ингээд яг энэ ажлыг яг ингээд аваад одоо тендерт нь ялаад шийдэг юм уу тийм ээ. Ингээд managed service provider бол нэг Америкийн том компани аж ахуйн юмд н ороод нэг бүрэлдэхүүн болоод ингээд явлаа гэж бодъё. Тэр компанидтай шууд та нарт цалингийн төлөөд юу гэдгийг тэр төслийнхаа мөнгийг бол нөхгүй те. Нэг 6 сар дор хийж. 1 жил дээдлэн. Ер нь за магадгүй 2 жилч байж магадгүй.
чи өөрийнхөө хармааныхан мөнгөөр л явах хэрэгтэй бол. Яагаад вэ гэхээр тэнд ерөөсөө нэг partner assessment гэж одоо зүгээр харах ханаар тийм ээ. Чамааг assessment хийн. Танаа байгууллагыг assessment хийн. Танаа ажилтнуудыг чинь assessment хийн. Танаа байгууллагын процессыг чинь assessment одоо тэр тийм ээ. Үнэлт дүнэлт гаргана. Үнэхээр энэ номингийн компани тийм ээ. Манай энэ Windows-ийн багийн, энэ Red Hat-ийн багийн, эсвэл энэ Oracle-ийн database-ийн тийм ээ. Энэ Cisco-гийн менежментийг аваа явж чадах юм байна гэдэг бүрэн итгэл үнэмшилтэй болсон үед гэрний төлбөр орж ирнэ. Тэрийг бодох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр чин зөвхөн ингээд техникийн мэдлэгээр явахгүй нэг ойлгомжтой гоц тийм ээ. Тэгэхээр энд менежментийн стандарт заашгүй авч явах хэрэгтэй. За тэгээд тэр түрүүний тэр лайценстай тэр юм ерөөсөө яагаад яригдчих болохгүй. Яг л лайценстай юм аваад хэрэглээл явах хэрэгтэй. Яагаад гэвэл оюуны өмчийн асар их юм зөрчилтэй газраас ингээ MSP сервис аваа юмна гэдэг тэр MSP чинь өөрөө тэр Google-ийн ч юм уу, Microsoft-ийн ч юм уу, IBM-ийн ч юм уу тийм ээ. Магадгүй манай боловсрол шилжин ч юм уу ингээд нэг аж ахуйн хилцэн болчихж байгаа шүү дээ. Нэгсний тэр байгууллагын нэгж нь болчихж байгаа байхгүй. Нэгсний хууль эрх зүй тэр бүх юмныхаа хувьд манай компани танай компани өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Зөвхөн номингийн компани биш. Нэгсний боловсрол шилжин тэр чинь манай байгууллагыг нэгж болчихж байгаа учраас тийм ээ. Тийм учраас тэнд ерөөсөө тийм юу ойлголт байж болохгүй юм аа. За ер нь бол монголчууд маань бас яг дангаараа биш тийм ээ. Одоо магадгүй Америкийн зах зээл дээр гарч ажиллаа гэж байгаа бол Америкийн компаниудтай хамтрах нь бол арай хамтарч тийм бриж бол маягаар гарч ирэх нь зөв байж магадгүй. Шууд Монгол компани гэхээр бас арай л болохгүй болов уу гэж би бодож байна. Тэ. Хамтарч Америкийн одоо тэ компанитай хамтрах ч юм уу. Олон компани байна шүү дээ. Контрактор авдаг. Тийм ээ. Тийм контрактор авдаг компаниудтай хамтарч ажиллаад тэгээд тэр байгууллагынх нь бизнесийн туршлага, саяны тэр IT айл стандартыг нэвтрүүлсэн тийм ээ. Яаж авч явж чинь энэ бүгдийг ингэж яахгүй бол бид нар туршлага байхгүй шүү дээ. Тий, суралцахгүй бол монголчууд маань туршлага байхгүй. Тийм ээ. Асуудал гарлаа ямар нэгэн тэрэнд юу одоо тэр чи нэг тендер залаад юм аваа явж итэл нэг асуудал үүслээ яах вэ тийм ээ. Хууль эрх зүй юм маш хэцүү шүү дээ Америкч нь. Хууль зөвч яг л хэрэгждэг газар шүү дээ. Монгол шиг тэгээ толгойн нэлээд байгаа байхгүй тийм ээ. Тэгэл одоо хин нэг сандргүй ажилтны алдаанаас болоод нэг тендер маань ингээл будаа болоод ингээл байхгүй болчихвол яах вэ? Тэр үед нь яах вэ тийм ээ. Ингээл энэ бүх юм чинь өөрөө ингээд юу яаж байгаа байхгүй юу? Тэр нөгөө change management гэдэг би түрүүн ярьлаа шүү дээ. Нөгөө сервер дээр ороод юм хийх гээд зөвшөөрөл авнаа гэдэг чинь маш том юмны хаалт болж байгаа байхгүй юу? Дараа нь асуудал гарлаа. Гэмтэл гарлаа. Нөгөө систем унчлаа. Номингийн компани хариуцлага хүлээхгүй шүү дээ. Яагаад гэхээр Blue Cross Blue Shield компани менежмент нь зөвшөөрсөн. Тэрийг хийе гэдэг. Тэнд танад ямар нэгэн хохирол гарахгүй. Хэрвээ чи тэр change management юм уу мөрдөхгүйгээр ороод дуртай танаа нэг ажилд ороод юм хийсэн зөвшөөрөл авахгүйгээр хийсэн бол тэгээ бодаа. Яагаад гэвэл бид нар зөвшөөрөл аваагүй шүү дээ. Тэ? Яагаад зөвшөөрөл хийж байгаа? Та нарыг жоохон баалах юутай болчихж байгаа байхгүй. Хэрвээ тэнд ингээд change management яг change зөвшөөрөгдөд тэдэн сарын тэдэн цаг метр дигнэ тэгээд approval нь өгөгдсөн тийм ээ. Хүн яг одоо багасан дорж гэдэг хүн зөвшөөрсөн байна ч гэдэг юм уу тийм. Хин нэг гэдэг Johnson зөвшөөрсөн байна ч гэдэг юм ингээд ингээ байж бол та нар ингээд ийм ингээд энэ одоо change ийм хийн гэдэг ингээд тийм степүүд байж байгаа шүү дээ. Энэ ингээ ирээвээ хийгдээ танаа SME чинь зөвшөөрсөн байна, subject зөвшөөрсөн байж гин, team lead чинь зөвшөөрсөн байж гин, танаа IT manager зөвшөөрсөн байж гин, танаа database чинь холбоотой хүмүүс бүх зөвшөөрсөн байж гин. Одоо аппарат өгдөө шүү дээ нэг change дээр. Жижигхэн юм дээр л маш олон аппарат өгд. Ингээд зөвшөөрөгдсөн юм чинь бид нар хийсэн, тийм ээ. Тэгээ ийм бизнес энэ одоо daily business operation дээр бас ингээд туршлага судлах юм байгаа учраас бас яг манай Монгол компани бие дангаараа бас яа гэхээр бас арай л чадахгүй болов гэж би бодоод байгаа юм. За техникийн ур чадвар бол байгаа, тийм үү? Техникийн ур чадвар байгаа. Менежмент административ гэдэг юм нь болохоор байхгүй байгаа юм шиг санагддаг. Магадгүй би мэдэхгүй байж магадгүй. Маш олон компани бий болж байна. Олон улсын зах зээл дээр олон юм авч хийж үзэж байна.
Тийм ээ. За тэгээд дээр нь тэр project management гэдэг нэг асар том юм байгаад байгаа шүү тийм ээ. Одоо Монголд бас PMP бас байгаад байгаа шүү. Тэгээд энэ төслийг авч явах төслийн менежмент энэ төлөвлөлт тийм ээ. Өөр бодж явж байгаа бүдэн баргаар хийх ш. Төлөвлөлт ямар хүн нөөцөөр хийх үү, ямар ресурс гаргах уу тийм ээ. Тэр ямар хөө хэмжээний өртөг гаргах уу энэ төслийн юмнууд бас хөгжихгүй болвол болохгүй Монголд. Тийм. Ийм юмнууд л байна. Энэ тэгэхээр ойлгомжтой тайлбарч чадвал тийм. Тэглээ. Ер нь бол одоо IT компаниуд маш олон одоо бас төрж байгаа. Ер нь бас 10 жилийн туршлагатай бас тодорхой хэмжээний ингээд чадамжтай болоод явж байгаа ч бас компаниуд байгаа. Тэгэхээр тэд нар маань ирээдүйд бас зөвхөн Монголын зах зээл гэхгүй олон улсын зах зээлд бас гарч ажиллахыг бас зорих баг. Тэгэх юм бол энэ стандартуудыг бас хараарай. Бас энэ олон улсын ноу хавыг бас гадны одоо компаниудаас суралцаад би бас хэлмээр байна. Тэгээд IT бол ерөөсөө инженерийн одоо нөгөө юу бол магадгүй 50% байгаа. Буцаа нөгөө талд нь бол ингээ менежмент гэдэг зүйл заавал байхаас байхгүй. За тэгээд түрүү ном бас түрүү хэлсэн тий. Энэ Монголын IT гэж байхгүй. Тий. Монголын IT-с ялт гэж байх хэрэггүй. Global IT. Тэгээд интернетийн сүжин толгодоод юм хийж л байгаа бол тэгэл энд 8 тэрбум чиний яснаа тийм ээ. 8 тэрбум сайн муу хүмүүс тэр үрсгэгч наваад ашиглаад явна. Тийм ээ. Тэрээс глобал юмд орох гэж байгаа бол тэр яг нэгэнд ингээд дэлхий дээр гараад мөрдөгдөж байгаа бэлэн стандарт юм байвал аваад ашиглаад явсан дээр л гэж би хэлнэ. Тэнд нутагшуулна Монголдо одоо монголчлон гэдэг ойлголтол ерөөсөө яагач байж болохгүй юм шиг санагддаг. Тэгээ Монгол хөрсөнд орохгүй өнтрийг янз юмар яадаг. Гэхдээ тэр чинь яг Монгол тэр чинь нөгөө Монгол хэрэглэгч нар одоо юу гэдгийг гомдол гаргахгүй байж магадгүй тийм үү. За тэр имэйл одоо юу ялаа гэдэг. Яг гэхдээ би хэллээ шүү дээ. Монгол дотор биш ингээд эн чинь дэлхийн хэмжээнд магадгүй танаа тэр банкны чинь үйлчлэг одоо гаднаас авчлаа шүү дээ. Тийм ээ. Одоо жишээлбэл би одоо жишээлбэл гадаад хэрэглэгч бол ингээл явчихна. Айгуу төгтөн шүү дээ. Чүх төгчмөр санагдаад энэ заримдаа бол. Тэр зээлингээрээ яваал ирж байна. Тий. Бүр 2 тэрбум төгрөгийн зээлингээрээ шүү дээ. Банкнаас. Би тэр зээлийг аваагүй шүү дээ. Би тэгэл тэр муу хүн байсан бол тэр мөнгө чи би татал авчны зүйтэй өрлөв. Тэгээ тэр хүний одоо аккаунт нь яваал ирж байгаа. Пассворд яадаг. Тэгээ би тэр пассвортаар нь ороод тэр гэрээг нь өөрлөгөөр шилжүүлж аваад таасны бүх юм байж байгаа шүү дээ. Энийг ерөөсөө ийм байж болохгүй шүү л гэж би олон дахин бүр одоо банкрын захаа авчлаа, колл центр руу хэллээ, Facebook дээр ч бүр скриншот аваад аргаа ороод тавьж үзлээ. Ямар ч мэдрэмж, ямар ч юуг байгаад байна. Яг нэг байлгад. Ийм байж болохгүй. Тэрийг дахин хэлмээр байна. Ийм ингээд яг ийм л нэггүй ингээл яах юм бол энэ гадаад хэрэглэгч гэн гадаадын компани гадаадын худалдаа авагч нар чинь бол дахиж авахгүй харцчихгүй шүү дээ. Тэгээ өнгөрөө нэг тэр сайхан компани нэр хүнд тийм ээ. Лоосын зах зээл дээр гараад явж итэл тэгэл нэг алаа үйлдэлээс болоод нэг хэрэглэгчин гомдлоос болоод бөөн шүүх цагтаа болоод олон улс нэр хүнд нь оноол. Тэгээ интернетээр нөгөө блэклистээр нь үсэл. Тэгээ дахиад тендер юмд ороод юм авахгүйг нөгөөтг нь өгөхгүй ингээл. Манай компани чи ийм түүхтэй ингэж хэлсэн юм байна гэл ингээл. Тэгээд нөгөө бусдаа шавар хаагаал ингээл. Монголын компаниуд чинь бүтэхгүй гэл ингээл нэг юмд хар блэклистэнд орчвол тэгэл хэцүүд нь үстэй. Тэгэхээр энэ бизнесийн соёл, бизнесийн ёс зүй. Тэгэхээр би бодох юм байна манай залуучууд бол бас харьцангуй өөр болж байна дөө. Яг нэг барихад. Маш өөр болж байна. Одоо мэдээлж харьцангуй түгээмэл болчих тийм ээ. Манай залуучууд ёс зүйтэй соёлтой бас имийг бас нэг юм болон болохгүй гэдгийг ойлгодог болцсон байна. Тэгээ бас тэгээд англи хэл мэлчсэн коммуникацийн юм ч гэсэн сайжирсан байна. Тийм ээ. За тэгээд энэ олон улсын мэргэжлийн сертификатуудыг авч чадаж байна. Тийм ээ. Тэгэхээр би бол энэ цаг хугацааны л асуудал байх шиг байна. Нэг удахгүй Монгол компани төрөөд олон улсын зах зээл, энэ Европын зах зээл, тийм ээ. Азийн зах зээл, энэ Америкийн зах зээл, Өмнөд Америкийн зах зээл, Канада ч гэдэм юм. Энэ зах зээл дээр ороод ингээд
Энэ Accenture, IBM гэдэг шиг компанид төрөөд явах байх л гэж боддог шүү дээ би. Тийм цаг хугацаа удахгүй байх гэж бодож байна. Тийм. За баярлалаа. За манай ер нь подкастын маань оюутан залуучууд, залуу инженерүүд, за тэгээд мэдээллийн технологийн тодорхой хэмжээний яг дэд бүтц open source сонирхдаг ийм одоо мэрэгчлэлтэнгүүд, менежерүүд бас зарим нь бол удирдах түвшний хүмүүс ч хүртэл ингэ сонирхоод ингээд үздэг байгаа. За тэгээд ихэнхдээ бид нар бас хаяа ингээд нэг уулзаад ийм очиртаа дандаа нөгөө ирээдүйд яах вэ гэдэг одоо ийм төсөөлөөр бас ингээд нэг зарим ингээд нөгөө ивент арга хэмжээнд явсан хүмүүс ингээд бие биендээ ингээд тодорхой хэмжээний мэдээллүүд ингээд шеэр хийдэг. Тэгээд тэнд чинь бол яалтчгүй ингээд бид нар ингээд суралцахаас өөр аргагүй ийм асуудлууд бас ингээд аль хэзээ нөгөө нэг улсад хийгдсэн, яригдсан, явагдсан тий. Тэгээ одоо бүр ингээд new norm болцсон, инженер болгоны ур чадвар болцсон. Зарим нь болохоор компани болгоны одоо мэдээллийн технологийн дэд бүтц нь болцсон ийм зүйлүүд нөгөө ивент арга хэмжээнүүдээс ингээд нэг ийм та бас манай яг энэ юунууд маань зориуллаад ирээдүйд бид нар нэг ийм юм дээр одоо инженер хүнийхээ зүгээс анхааруул одоо ирээдүйд үн цэнтэй мэрэгчлэлтэн байна шүү гэдэг одоо ийм зөвлөгөө өгөх. Магадгүй одоо ингээд яг тийм инженерийн багийг ингээд лид хийгээд явж байгаа хүмүүс яг энэ төрлийн технологич юм энэ төрлийн одоо ноу хавыг эзэмшихгүй бол одоо бид бас хоцрогдох юм эрсдэлтэй шүү гэдэг дээр ингээд анхааруулах зорилгоор ингээд өөрийнхөө бодол санаа үг ингээд хуваалцаач. Ядаж нэг ирээдүйн 3-аас 5 жилд ч юм уу те 3 жил бид нар ер нь бол олон улсын тренд ийш яваад байна шүү. Бид энийг ингээ анхаарахгүй бол хоцрох гээд байна шүү. Анхаараарай залуучуудаа гэд бид нарт бас нэг. Тийм одоо сүүлийн үед за нэг хэмэл оюухан тийм ээ. Хэмэл оюухан ашиглагдсан яг миний бодлоор бол тэр айхтар хүнийг орлоод ингээд 100% ингээд тэр хүний ажлыг хийгээд явна гэдэг бол бас л нэг найдвар төрөхгүй байгаа. Тэгвэл хэмэл оюуханы төлөвлүүдийг ашиглаад бүтээмжээ нэмэгдүүлэх тийм ээ. Одоо жишээлбэл одоо тэр кодын AI-нуудын тийм ээ эйжентүүд байна тийм ээ. Кодыг ингээл шууд генерат хийгээл. Тэр чинь бол үндсэндээ нэг сценарийг ярьж байлаа шүү дээ. Хоёр тийм associate engineer-ыг хамт ажиллуулж байгаа юм шиг productive нэмэгдүүлж байна гэдээ манай нэг хамт ажилтг хүн тэгжсэн. Тийм ээ. Хоёр тийм одоо intern ч гэдэг юм уу, associate ч гэдэг юм уу, тийм хүмүүсийг аваад тэгээ кодоо бичүүлээ. Тэгээ өөрөө цааш нэмээд сайжруулад ингээд явах юм байна. Тэрнээс биш яг бас нэг энэ тэ чинь бас шиг кодуудыг бүгдийг ингээд хүн программистыг 100% орлоод явна гэдэг ойлголт бол байхгүй юм байна гэж ойлгогдсон. За тодорхой жишээ ярих юм бол жишээлбэл Python-гийн код бичүүлсэн чинь нэг бүр ингээд ямар ч package энд хорвоо дэлхий дээр байхгүй package-ийг импортлоод явуулсан байсан. Гэдэг тэр чинь тийм байж болохгүй шүү дээ тий. За тэр яг зүгээр ер нь бол мэдээж хэмэл явах тийм ээ. Хэмэл явахны бүгдээр ашиглаж чаддаг болох хэрэгтэй. Хэмэл явахын төлөвүүдийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Тэр ур чадвар маш их хэрэгтэй байна. Болж эхэлнэ ойлгомжтой. За хоёрдугаар үүлэн технологи тийм ээ. Cloud-ын одоо технологиудыг сайн эзэмших хэрэгтэй. Тэгээ cloud ч өөрөө ингээд дотор маш олон юу байна. Одоо жишээлбэл одоо юу гэдэг нэг cloud гарахаас өмнө чинь бид ч database л хийгээл явдаг тийм үү. Network хийгээл явдаг. Cloud руу ороод ирэхээр тэр бүх хэмжээний доор байж байгаа байхгүй. Тэгэхээр асар өргөн хэмжээний нэг хүнээс асар их өргөн хэмжээний мэдлэг шаарддаг. Тийм ээ. Үйлдвэрийн систем, networking, routing, DNS юу гэдэг. Storage гэх мэт бүх салбарынх нь ингээд мэдлгүүд нь ингээд ороод ирдэг. Ийм юм руу одоо явж байна. За тэгээд энэ мэдээллийн технологийн салбарт хэрвээ ажиллая л гэж бодож байгаа бол айгуу сайн суралцж чаддаг л байх хэрэгтэй. Ягаад гэвэл технологич өөрөө асар хурдтай өөрчлөгдөнө. Тийм ээ. За өнөөдөр би ингээд AI сур гэж хичээтэл AI-гаас ч шал өөр юм гараад өшөө юмнууд болоо явчих юм билүү. Бид нар үнэхээр хэлж мэддэг. Тэгэхээр өөрчлөлтөнд маш бэлэн тийм хурдан дасан зохицдог, хурдан суралцдаг тийм л байх хэрэгтэй. Тэгээд санаачлагтай. Тийм ээ. Санаачлагтай өөрийгөө харуулад ингээд хүнээс даргаас ингээд тэрийг үз, үнийг хар гэдэг ингээд хүлээгээ суугаад байлгүй. Өөрөө санаачлагтай, өөрөө идэвхтэй өөрийгөө хөгжүүлээд тэрийг ингээд удирдлагаа харуулад би юм хийлээ шүү. Энийг ч аваад хийя гэн. Тийм.
Ингээ явах хэрэгтэй. Тэр чинь өөрөө айгуу том өөрийгөө ингээд тийм visible өөрийгөө харуулж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд хүлээгээл ингээд өдөр өнгөрөөгөөл ингээд гараа авахаас суугаал ажил орж ихээр нь хийчихэл тий. Тэгэл 9 цагт дээрээ 6 цагтаа тараал ингээд яваал бол тэгэл тэр хүн бол тэгэл эзээс тэр удирдлагын нүдэнд өртөөл промошн болоод ч юм уу шинэ юм яагаад ингээд хөгжинэ гэсэн ойлголт төр нь байхгүй. Өөрөө л идэвхтэй байгаа л өөрөө л хараал за ийм технологи гарсан байна, энийг судалж гин, энийг энэ гавилгаанаа нэвтрүүлж гин гэдэг аргатай ингээл тайлганаал тэгээ даргаасаа хүлээлгөөр за энэ нэг ийм асуудал байна, энийг чинь бид ингээд сайжруулчих гэдэг юм ингээд ийм л идэвхтэй амьдралаар амьдрахгүй бол энэ мэдээллийн технологи хурдаг гүйцэхгүй залуучууд маань. Нэг л өдөр тэгэл хоцрогт сарын дараа гэтэл өөр шал өөр технологи гарч ирэл ингээл явчихна. Тэ. За миний хувьд би ярьжсэн тэр event management-ийг тодруулаад хэлэх юм бол юу штэ observability гэж яриад байгаа тийм ээ. За өмнө нь бол log management гэж ярьдаг байсан тийм ээ. Log management. Log management чи одоо хангалттай болчихлоо шүү дээ. Log биш. Тэгээд log байна, performance байна, тэгээд trace гэдэг энэ гурвын нийлээ observability гэдэг байна. Гэтэл энэ гурван салбар дээр чинь одоо өнөөдөр ингээд нэг юм ELK юм уу тийм Elastic гэл ингээд судлаа байж итэл дахиад data trace ч гэдэг юм. Ингээд шал өөр ингээд технологиуд гарч ирэл ингээд асар хурцтай. Тэ. Тэгжээтэл одоо тэгэл тэр юмнууд чинь дагаал observability дагаал одоо тэр debugger тэ trace авдаг юм бүр шөө болсронгоо болоод ингээд бүр систем гоё ингээд анализ хурдан ингээд гимплатлын олоод тийм ээ. Тэгээд дээр нь саяны тэр ops гэж одоо яриад байгаа тийм ээ. Мэдээллийн технологийн энэ сервисийг одоо яаж байгаа чинь ороод ирэхээр тэр нөгөө нэг олон мэдээлүүд чинь сургаад ингээд тийм ээ. Тэр predictive, proactive тэр юмнууд нь маш хурдан ингээд тооцоологдоод асар хурдтай за энэ диск чинь ингээд үргэж шүү. Энэ диск чинь ингээд файл болгох чинь шүү тийм ээ. Энэ database чинь ийм гэмтэл гарах чинь шүү гэдэг ингээд тэр яасан юмнууд нь ингээд асар хурдан орж ирж байна. Тэгэхээр энэ талын юмнуудыг бас аягүй сайн судалж үзэх хэрэгтэй. За тэгээд автоматжуулалт тийм ээ. За ер нь бол яг кодингийн скил заяа код бичдэг скил юмыг автоматжуулдаг. Энэ ур чадвар бол одоо хизээч байхгүй болохгүй. Заяа маш их өргөн шаарддаг чинь өргөн хэрэглэгдэж байна тий. За шил 90-50-ын салбар хэтэл Ansible гэж байж байна. Энэ автоматжуулалтын энэ скриптингийн технологиудыг систем админы мэдлэгтэйгээ хослуулах юм бол айгүй том valuable мэргэжилт болж байгаа. Тий. Яагаад вэ гэхээр тэр чинь өөрөө ажлыг хөнгөлөхөөсөө гадна бүтээмжийг нэмшиж байгаа байхгүй юу? Тий. Маш ажлыг чинь ингээ айгүй хурдан богино хугацаанд маш их ажил хийх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ талын ур чадваруудыг бас би ялангуяа энэ скриптинг тийм ээ. Одоо bash scripting байна, Ansible байна. За одоо Perl одоо Perl ч одоо хуучин хэл. За Python байна тийм ээ. Энэ програм хангамжийн хэлнүүдийг эзэмшсэн байх юм бол тийм дээр нь PowerShell байна тийм ээ. PowerShell одоо Python бол айгүй түгээмэл систем админы ажилд хэрэглэгддэг. Энэ хэлнүүдийг тэгээд дээр нь одоо саяны тэр cloud технологийн тэр Terraform тийм ээ. Янз бүрийн DevOps-ийн language-нүүд байна тийм ээ. За тэр JavaScript биш нөгөө нэг TypeScript гэдэг байгаа тийм ээ. Ийм одоо мэдээллийн технологийн дэд бүтцийг автоматжуулдаг тийм ээ. Orchestration хийдэг янз бүрийн төлөвлөлтөд ашиглагддаг энэ програм хангамжийн хэлнүүдийг тийм ээ. Айгүй сайн эзэмшиж чадах юм бол айгүй том мэргэжилтэн болж үнэлэгдэнэ. Монголч гэхгүй тийм ээ. Олон улсын зах зээл дээр энэ эмчилтүүдийн эрэлт хэрэгцээ хэзээч байхгүй болохгүй. Хичнээн AI бид ярьлаа шүү дээ. Хичнээн AI гарч ирсэн ч гэсэн энэ юу бол байсаар л байна. Эцэс энийг солих боломжгүй гэдэг нь бол олон зүйл дээр харагдаж байгаа. За юм байна. Хамгийн сүүлийн асуулт одоо басан дурж ахтаа үлдээ. Ингээд таны одоо нөгөө бодож сандаг инженерүүдтэй эсвэл Монгол компаниудтай хуваалцах гэдэг ингээд бодож сандаг юмнаас ч ингээд орхигдуулсан зүйл байх юм бол та биднэртэй хуваалцаач ингээд сүүлийн асуултыг танилцуулъя. Тэгээ зөв менежмент зөв тийм ээ. Тэр knowledge нь байж их юм бол тэнд гадныхнаас дутах юм ерөөсөй байхгүй. Илүү гаднуулах хэс биш. Дутуу юм бол байхгүй. Тэрийг бол бүгдээрээ хамтраал тийм ээ. Нийгэмдээ туршлагаа хуваалцаал хөгжүүлээд ингээл явах юм бол бид нар ерөөсөө хамтраад энэ дэлхийн зах зээл дээр бол гараад ирэх нь бол цаг хугацааны л асуудал. Тийм ээ. Энийг хэлмээр байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа хөгжицгээе тий хамтраа зүтгэцгээе. Биднэрт боломж байна. Боломж байгаа гэдгийг тодорхой харж байна.
За ингээд өөрийнхөө үнэтэй Тий. одоо цаг хугацааг зарцуулаад тэрийн одоо Knowledge Sharing подкастт оролцсон баасан дурж захтаа маш их баярлалаа. Миний цаашдын ажил амьдралд хамгийн одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд одоо Монголын компаниуд, Монголын инженерүүд, олон улсын төдийг одоо Монголын одоо зах зээлдээ илүү бүтээмжтэй, амжилттай ингээд ажиллах болтугай гэдэг өрөөлөөр энэ удаагийн подкастаа үүгээр өндөрлж байна. За ингээд баярлалаа. За баярлалаа намайг урьж оролцуулсан. Та бүхэнд ажлын амжилт хүсье.